하나님 아버지, 추운 일기 속에서도 하나님 앞에 나와서 하나님 말씀을 들을 수 있는 시간을 주셔서 감사합니다. Эзэн минь та сэрүүн хүн ийм өдөр байсан ч бид хурц ирээд таны өмнө сууж таны үгийг сонсох боломж өгсөний төлөө талархъя. 저희를 하나님이 특별히 시대의 위기 속에서 거짓 선자들이 많아지는 세상에서 일꾼으로 삼으셨사오니 감사합니다. Эзэн минь тогтворгүй цаг үе тогтворгүй ирээдүй бүрхэг амар тайван биш ийм цаг үед гэлээж та биднийг өөрийнхөө амар тайван руу дуудаж өөрийнхөө хүмүүс болгоод таны үгийг сонсохын тулд бидний чихийг үргэлж тогшиж байгаа төлөө танд талархал өргөе. 우리에게 지각을 주셔서 말씀을 잘 깨닫고 그 말씀을 발견한 대로 우리 양떼들을 인도하고 또 세상에서 빛을 비추도록 도와주시옵소서. Эзэн минь та хүн нэг бүр дээр таны үгийн өмнө зогсох үед таны үг ойлгогдож, бүлээн шөөрөгдөж, тэдний зүрхэнд суулгах тухай тэгснээрээ таны гэрлийг тусгасан энэ дэлхийн гэрлүүд байхын төлөө та тэднийг удирдах болтугай. 연약한 우리 학생들을 붙들어 주시고 또 하나님 앞에서 마지막까지 충성할 수 있도록 하나님 인도해 주시옵소서. Эзэн минь та өөрийн таны хүмүүс хүчрэх биш. Таны хүмүүс сулд орой. Та харин эдгээр сулд орой биднийг өрөвдөн бас нэг үйлсэж та удирдах болтугай. Үргэлж түших болтугай. 우리의 모든 사정을 하나님이 아시오니 하나님 함께 하시고 Эзэн минь бидний бүх зүйлийг та мэднэ. 우리 통역하는 통가 사모와 또 오가나 사모님을 축복해 주시고 Эзэн минь таны үгийг орчуулагч тунгаа болон угнаа нарыг та бас санах болтугай. 또 말씀을 증거하는 교수 목사님들을 하나님 축복하시옵소서. Таны үгийг дамжуулдаг таны зарцсан нарыг та хүн нэг бүрээр нь та санах болтугай. 이 시간도 부족한 종에게 지각을 주시고 진리의 말씀을 바로 증거하도록 역사하시옵소서. Эзэн минь энэ цагт таны үгийг дамжуулах гэж байгаа хүн дээр таны мэрэгэн ухаан байж таны үгийг дамжуулахад та удирдах болтугай. 예수님의 이름으로 기도하옵나이다. Эзэн Есүсийн нэрээр залбингуйлаа. 아멘. 아멘. 해둘래 хичээл. 우리가 지난번에 요한일서 5장 여기 5절에 있는 말씀까지 우리가 살펴봤습니다. За хэдүүлээ урд нь 1-р Иохан 1-р Иохан 5-р бүлгийн 5-р эшлэл хүртэл үзсэн байна. 자, 5장에서는 우리가 하나님을 사랑하는 게 무엇인가를 구체적으로 이야기를 합니다. За 5-р бүлэг дээр хэдүүлээ Бурхныг хайрлана гэж яг юу хэлээд байгаа талаар үзэж байгаа. 자, 여기 5장 3절에 하나님을 사랑하는 것은 이것이니 우리가 그의 계명들을 지키는 것이라고 그랬어요. За тэгээд юусэн гэхээр 5-р бүлэг дээр үлэр Бурхныг хайрлана гэж яг яахыг хэлж байгаа юм бэ гэсэн чинь Бурхныг хайрлана гэж хэлж байгаа бол хайрлана гэдэг нь түүний үгийг тушаалуудыг сахихыг хэлж байгаа гэж хэлсэн. 자, 그의 계명은 하나님이 첫째로는 하나님을 사랑하는 것이고 두 번째로는 내 이웃을 내 몸처럼 사랑하는 겁니다. За тэгээд Бурхны тушаал гэж тэгвэл ямар тушаалыг хэлж байгаа гэсэн чинь нэгдүгээр тушаал нь болохоор Бурхнаа хайрл гэсэн тушаал байсан. Хоёр дахь нь болохоор чи хөршөө өөршгөө адил. Надаас бусд хүмүүсийг ч гэсэндээ өөршгөө хайрл гэсэн үг тийм. 또 일반적인 계명으로 우리가 10계명도 있지만 여러 하나님께서 당부하신 말씀들이 계명입니다. 그런데 특별히 여기에서 말하는 것은 하나님 사랑, 사람을 사랑하는 것을 말씀하고 있어요. Тэгээ хэдүүлээ эзний тушаал гэж бодглохлээрээ 10 хууль тий 10 хууль хамгийн түрүүнд бодогддог. За тэр бас бол мөн. За тэрэн дээр нэмэгдээд яаж юм гэхлээрээ ялангуяа өнөөдрийн агуулгыг харах юм бол Бурхнаа хайрлах тал дээр илүү онцолж өгж байгаа. 자, 그의 계명들은 무거운 것이 아니라고 그랬습니다. Тэгээ бас югсэн блэ? Яг үнэндээ Бурхны тушаалыг сахина гэдгийг та нар хүн дээр битгий хүлээж аваарэ гэсэн тий. 자, 왜 무거운 것이 아닐까요? Тэгээ яагаад хүнд биш та нар яагаад хүн дээр хүлээж авахгүй байх хэрэгтэй вэ? шалтгаан нь юу вэ? 내가 하나님 안에서
하나님의 사랑을 깨닫고 사랑하면 그 무거운 것이 아니에요. Тэгээ яагаад бид нэр хүн дээр хүлээж авахгүй байх ёстой гэхээр хэрвээ би эзэн бурхан дотор эзэн бурханы намайг хайрлаж байгаа над руу хандсан тэр хайрыг би ухаарчих юм бол эзний хэлж байгаа бүх зүйлүүд надад тэр хүнд хэцүү санагдахгүй гэнэ. 사도 바울이 디모데 성경에서 디모데에게 보내는 디모데전서에서 뭐라면 나는 죄인 중에 괴수라고 디모데서 1장 15절에 이렇게 말씀합니다. Мгм. За тэгээд ягаад тэр нэгдүгээр Тимот 1:15-ыг харах юм бол тэрэн дээрс байж байгаа. Би гэмтнүүдээс хамгийн өчөөхөн нэ гэд байж байгаа. 자신이 죄인 중에 에, 괴수라고 얘기하면서 그 다음에 내가 하나님께 긍휼을 받았다, 긍휼을 입었다라고 얘기합니다. 제가 За тэгээд үгсэглээрээ гэвч би эзнээс нэгүүлслийг хүртсэн хүн байна гэж ингэж хэлдэг. 또 사도 바울이 다른 성경에서는 자기에게 은혜가 충만하다라고 표현합니다. За тэгээд бас Илч Паулус юу гэсэн бэлээ? Дахиад өөр нэг Библиэлд Бурхны нэгүүлсэл надад үнэхээр хангалттай гэж хэлсэн байдаг. 자, 나를 구원하신 그러한 하나님의 은혜를 깨닫고 나서 보니까 Мгм. 사도 바울은 그 하나님의 사랑에 빚을 져 있어요. 그래서 내가 모든 사람들에 대해서 이 빚을 갚아야 되겠다. 그런 중심을 가지고 살아갑니다. Мгм. За тэгээ Илч Паул яасан гэхээр өөрөө ямар хүн бэ гэдгийг ойлгоод энэ над руу хандсан Бурхны нэгүүлсэл нь ямар том юм бэ гэдгийг ойлгосон чинь Бурхнаас өгөгдөж байгаа тэр үүрэг, Бурхнаас өгөгдөж байгаа тэр зүйлүүд дээр би эзэнт өртөө юм биш гэсэн сэтгэлээр хүлээж авсан гэж. Бурхны одоо даалгавруудыг. 그래서 사도 바울이 그 로마서에서는 내가 모든 사람에게 빚진 자라고 그렇게 표현을 해요. Тэгээд Ромд юу гэсэн лээ? Би бүх хүмүүст өртөө гэж бас хэлсэн мэт. 그래서 로마서 1장 14절에 보면 헬라인이나 야만이나 지혜 있는 자나 어리석은 자에게 다 내가 빚진 자라고 얘기합니다. За тэг ялангуяа Ром номын 1:14-ийг хэдлээ харах юм бол тэрэн дээр юу нэхлээр грекч бай, юдэч бай, тэ харь үндэстнүүд ч бай би бүх хүмүүст өртөө гэж хэлсэн. 자, 내가 받은 하나님의 사랑을 가지고 우리 어찌 보면 모든 이방 사람들에게 그 빚을 갚아야 되겠다. 그렇게 생각하는 겁니다. Тэгээд Паул юу гэсэн хэлэхээр би ийм их хайрыг авсан юм чинь би одоо тэ ямар их өртөө болчихвоо гэж бодоод буцаагаад энэ их хайрыг би дамжуулах өртөө биш тэ гэж хүлээж авсан. 자, 유대인들은 본능적으로 자기 동족만, 자기 민족만 구원받는다라고 하는 배타적인 사고를 갖고 있는데 사도 바울은 그런 세계가 아니라 이제는 모든 이방 사람까지 품고 있는 그 넓은 그리스도의 사랑의 세계를 가지고 있었는 걸 알 수 있어요. Мгм. За тэг харах юм бол яаш гэхээр юудэчүүд болохоор тэгж боддог гэсэн тий. Зөвхөн еврей хүмүүс л аврал авах хэрэгтэй гэсэн яг ийм нөгөө одоо тий ийм хуваарлагдсан үзэлтэй байсан. А гэхдээ яасан гэхээр Паулийн хувьд болохоор үгүй бүх хүмүүс аврал хэрэгтэй байна. Бүх хүмүүс сайн мэд харах юм байна гэдэг ингээ хүлээж авсан гэж. 그런가 하면 그 로마서 8장 12절에도 그러므로 형제들아 우리가 빚진 자로 돼 육신에게 져서 육신대로 살 것이 아니라 이런 말씀을 했어요. Мгм. За тэгээ юу гэсэн гэхээр ах дүүстэй би өртөө тий тий сүнсний биш тий махбодын өртөө гэж хэлсэн байна. 자, 우리가 빚진 자라고 얘기하면서 육신대로 살 것이 아니라고 얘기한 것은 육신에게 져서 그런 표현은 왜 그런 표현을 했을까요? Мгм. Хүмүүс ингэсэн те сая эсрэгээр би өөртөө гэдэг чингуудаа те махбодоорч тэр сүнсээр тэр өөртөө гэж. Гэхдээ би махбодоор биш амьдрахгүй байх хэрэгтэй гэдэг нь юу гэсэн үг болоо. 자, 육신에게 져서 육신대로 사는 것은 그것은 철저하게 자기 중심으로 자기 욕심으로 살아가는 세계입니다. Хүмүүс ядаг гэхээр махбодыг түрүүнд тавиад байдаг буюу махбодоо түрүүнд тавина гэж юу гэлж байгаа гэхээр өөрийнхөө энэ бие махбодод бодсон энэ бодлоо түрүүнд тавиад байдаг гэсэн. Өөрийгөө түрүүнд. 세상에 이 불택자들이 가지고 살아가는 그런 정욕적인 세계라고 볼 수밖에 없어요. Тэгэхээр энэ дэлхийг харах юм бол яаж байгаа вэ? Бүгд нэг ялангуяа сонгогдоогүй хүмүүс те зөвхөн яг хамарт орхол хараад тэрийгээ л авах гэж зүтгэж байгаа ийм амьдрал байгаа. Энэ дэлхийн амьдрал. 그런데 우리는 하나님의 사랑에 빚져 있는 그 세계를 가지고서 다른 사람들에게 빚을 갚아줘야 되기 때문에
우리가 하나님의 은혜로 하나님의 사랑의 세계에서 그 빛을 갚아주자라는 뜻입니다. Тэгэхээр бидний хувьд харин яадаг вэ? Сонгогдсон хүмүүс буюу Бурхны хайрыг мэдсэн хүмүүс нь би эзний өмнө ямар их өртөө вэ гэдгийг ойлгоод ирэхлээрээ би тэр одоо тэр эзний өмнө авсан тэр хайрын өрөө төлөх буюу бусдад энийг дамжуулж амьдрья гэдэг огт өөр ертөнцийн бодолтой амьдрдаг гэсэн. 그래서 사랑이 그의 계명이 무거운 것이 아니라고 이렇게 표현한 거예요. Тэгээ тийм учраас бид нэр би ийм их хайр авсан штэ гэдгээр дүүрээд энийг би дамжуулъя гэсэн ийм сэтгэлээр амьдраад ирэхлээрээ Бурхны тушаалууд нь хүнд мэт санагдахгүй гэж. 내가 Тийм. 하나님의 사랑을 받았고 그 사랑 안에서 자유하면 그 자유의 세계는 결코 무거운 것이 아닙니다. Тэгэхээр бид нэр тэ эзнээс хайрыг аваад тэр хайр нь надад эрх чөлөөг өгөөд би эзний хайрын дотор эрх чөлөөтэй болоод ирэхлээрээ эзний тэр нөгөө тушаалууд надад хүнд санагддаг гэж. 그 성령의 세계가 바로 그런 세계예요. Тэгэхээр ариун сүнсний ертөнцтэй сүнслэг ертөнцид бол ийм ертөнц. 우리가 하나님의 계명을 지키는 것이 하나님을 사랑하는 겁니다. Тэгэхээр бид нар тэр Бурхны тушаалуудыг сахина гэдэг нь Бурхныг хайрлаж байгаа гэсэн. Хайрлахын тулд Бурхны хайрлаж байгаа хүн бол Бурхны тушаалыг сахидаг. 자, 성도는 세상을 이기는 믿음을 갖고 있습니다. Итгэгч хүн гэдэг бол яадаг вэ? Энэ дэлхийг ялах, энэ дэлхийн бүх зүйлийг ингээд үгүйсгэх, ухрааж чадах юм итгэлийг авч тээж амьдардаг. 저와 여러분들도 능히 세상을 이길 수 있어요. Бид нэр энэ дэлхийн бүх зүйл бидний өмнө бүх зүйлийг бид нэцээх юм чадвартай. Өөрөөр ялах чадвартай. 그 4절에 이렇게 말씀하죠. 대저 하나님께로서 난 자마다 세상을 이기느니라 그렇게 말씀합니다. За тэгээд 1-р Иохан 5-4-дөр өгсөглөрөө Бурханаар төрсөн бүх хүн ертөнцийг ялдаг гэсэн. 아멘. 하나님께로 난 자는 하나님의 사랑을 받은 사람이 하나님께로 난 자예요. Тэгээ энэ Бурханаар төрсөн гэж хэнийг хэлж байгаа гэхээр Бурханы хайрыг авсан хүнийг хэлж байгаа гэсэн. 자, 모든 성도는 예수 그리스도의 대속의 피로 말미암아 구원받았기 때문에 모두가 다 하나님의 사랑을 받은 사람입니다. За тэгэхээр бүх итгэгч нар эзэн Есүс Христийн цусны гавьяагаар дамжуулаад авралын эрхийг авсан хүмүүс байгаа та тийм. 그 사람은 하나님께로 난 자예요. Тэгээд тэднэр бас зөвхөн бас нөгөө талаар харах юм бол эднэр бол Бурханаар төрөгцөд гэж хэдүүлээ бас хэлж 그 болно. 세상을 이길 수가 있습니다. За тэгээд тэгэхээр бас энэ чинь өсгөлөөр Библиэр тэгвэл тэр Бурханаар төрсөн хүмүүс яана гэсэн бэ? Тэд нэр энэ дэлхийг нэцааж ялч чадна гэж хэлсэн. 뭘 가지고 이길까요? Тэгвэл тэд нэр юугаар ялна гэсэн блэ? 자, 여기 말씀하죠. 저기 세상을 이김은 이것이 우리의 믿음이니라 그랬어요. За тэгээд дөрвийг цааш нарах юм хэлсэн. Дэлхийг ялдаг зүйл нь бидний итгэл юм аа гэж хэлсэн байна. 우리의 믿음으로 세상을 이깁니다. Бид нэр итгэлээрээ энэ дэлхийг ялч чаддаг. 아멘. 히브리 11장에 보면 믿음의 선배들이 다 믿음으로 세상을 이겼어요. Хэдүүлээ Еврей номны 11-р бүлгийг харах юм бол бидний итгэлийн өвгдөөцүүд бүгд ингэ итгэлээр дэлхийг ялсан хүмүүс байсан. 믿음으로 세상을 극복했습니다. Ягас итгэлээр энэ дэлхийг эдгээсэн ийм хүмүүс. 자, 심지어 하늘의 소망을 두고 죽음에서도 믿음으로 승리했습니다. Тэгээ бүр хүмүүс итгэлийн өвгдөөцүүд яасан бэ? Энэ дэлхийд амьдрахдаа итгэлээрээ бид нэр альва зүйлд ноёрхуулаагүй, дарамтлуулаагүй ингэж амьдрснаас гадна бүр тэр үхэл хүртэл ингэ захирагдаагүй. 아멘. 자, 그런가 하면 아브라함은 이삭을 바치라는 하나님의 명령을 순종하면서 죽은 자를 다시 살리시는 하나님을 믿었습니다. За тэгээд Авраам бас тэрний нэг жишээ нь хэмээл Авраам эзэн бурхныхаа үгэнд дуулууртай байгаад Исаака өргөлд өргөх гээд явсан. Гэхдээ тэгснээрээ тэр яасан бэ? Яасан гэхээр үхлийг хүртэл амьлуулах чадвартай. Нэгийг өгч чадсан юм чинь дахиад бурхан өгч чадна гэсэн энэ итгэлээр ингээд дуулууртай дагсан тий. 그러니까 모세는 애굽의 영광을 다 내려놓으면서 하나님의 백성과 함께 고난 당하는 것을 더 기뻐하고 더 소망했어요. Тэгээд Мосе бас яасан бэлээ?
Египтийн фараоны хүүхэд гэж хэлүүлэх тэр одоо бүх зүйлийг энэ чинь хүн болгон бол энэ чинь Тэнгэрийн ундаг атгсан юм шиг үнэхээр чухал гэж бодож байгаа. Гэтэл Мосегийн бодлохоор биш ээ. Эннээс илүүгээр Бурхантай хамт, Бурханы хүмүүстэй хамт зовхон жаргал юм байж гэдгийг ойлгож хүлээж авсан гэж итгэлээрээ. 저도 그렇고 여러분도 그렇고 우리가 언젠가 하나님 앞에 가서 상 받을 소망을 가지고 세상에서 매사 모든 일에 믿음을 써서 이기시기 바랍니다. Тэгээд таач би ч хэдүүлэн нэг өдөр эзнийхөө өмнө зогсгол болно. Энэ бол маргаангүй үнэн. Гэхдээ тэр өдөр би эзнийхөө өмнө толгоогоо дээш нь гудалгаад эзнээс шагнал авах тэр одоо найдварыг бид нэр өдөр бүр тээж өдөр бүр шийдвэрийг тэрний төлөө гаргаж амьдарцгаая. 그 믿음은 단순하게 자기 신념을 얘기하는 것이 아니라 5절에 보니까 예수께서 하나님의 아들이심을 믿는 자가 아니면 세상을 이기는 자가 누구냐라고 얘기합니다. За тэгэхээр энэ дээр харах юм бол бид нэр энэ дэлхийг ялагчийн хувьд гэхдээ ялагч гэдэг нь юу вэ? Би өөрөө хүчээс ч юм уу ингэж ялахыг хэлээгүй. Харин 5 дугаар ишлэгийг харуул юу гэсэн бэ? Есүс бол Бурхны хүү гэж итгэдэг хүнээс өөр энэ ертөнцийг ялагч нь хэн юм бэ гэсэн. 자, 신념이 아니에요. 자기의 신념. Энэ болохоор миний одоо юу гэдэг итгэл үнэмшил энэ биш байгаа. 자, 예수님이 하나님의 아들이심을 믿고 그 믿음으로 세상을 이기는 거예요. Харин дэлхийг ялах хүч нь юу юм бэ? За би нэг болчих байхдаа би барах байхаа гэсэн ийм итгэл биш. Эсвэргээрээ Иесус бол Бурхны хүүхэд мөн гэсэн тэр итгэлээс зурх нь итгэлийг дэлхийг ялах хүч гэж. 세상이 가장 두려워하고 마귀가 가장 두려워하는 것은 예수님이 하나님의 아들이신 것을 믿는 겁니다. Энэ дэлхий за тэр муу нэгэн муу ярийн одоо муу зүйлсүүд бүгдээрээ хамгийн их ингээд нэг чичирдэг хүчин сулардаг зүйл нь юу юм гэхээр Есүс бол Бурхны хүү гэдгээс хамгийн их айдаг. 그렇고 여러분도 그렇고 예수님이 하나님의 아들이심을 믿으면 세상을 등이 이길 수가 있습니다. Тийм учраас хэдүүлээ надад тэднийг айлгах хамгийн том хүч нь тэр байгаа гэсэн. Би итгэх итгэл. Есүс бол Бурхны хүүштэй, мөн штэй гэдгээс зурах итгэл. 그렇기 때문에 여러분들이 그런 믿음을 가지고 승리하시기 바랍니다. Тэгэхээр та болон би бүгдээрээ өдөр бүр энэ итгэлээс зуурч өдөр бүр ялалт байгуулах болтугай. 아멘. 그래서 사도행전에도 그런 말씀을 했는데 내게 능력 주시는 자 안에서 내가 모든 것을 알 수 있다라고 얘기합니다. 사도행전이 아니라 빌립보 성경에. Надад Филиппо номон дээр Илч Паулос хэлсэн байдаг надад хүчийг өгөгч би түүгээр бүгдийг хийнэ гэсэн байгаа. 빌립보서 4장 13절에 그랬죠. 나한테 Филиппо номны 4-ийн 13 дээр тэгжсэн байгаа тийм ээ. 자, 우리에게 하나님을 믿는 그 믿음은 능력입니다. 능력. За бид нарт Бурханд итгэх тэр итгэл байна гэдэг нь энэ юугаар цолшгүй юм хүч. 아멘. 마귀의 역사를 물리치는 능력이에요. Тэр хүчээр бүр бид нэр чөтгөрийн үйлсийг гэсэндээ одоо нураач чадна. 그렇기 때문에 저와 여러분들이 살아가면서 이 예수님이 하나님의 아들이심을 믿어지는 것 그거만큼 큰 축복이 없다는 것을 명심해야 됩니다. Тэгэхээр бид нар энэ дэлхийд амьдарч байгаа хугацаанд Есүс бол Бурхны хүү гэдэгт итгэх итгэлийг олсон гэдэг нь энэ дэлхийн юу ч олохоос илүүгээр хамгийн том ёроолгөнэ. 아멘. 그래서 우리가 이런 믿음을 가지고 세상을 이긴다고 하는 것을 명심하고 세상에서 여러 가지 어려운 난관이 올 때도 두려워하지 마시기 바랍니다. Тийм учраас танд энэ дэлхийн тэр бүсдэг бүх зүйлээс хамгийн дээгүүрх энэ итгэл байгаа гэдгийг тэр та мань үргэлж санаад энэ дэлхийд таны өмнө юу ч тохиолдсон бай баяр хөөртэйгээр тулаг гарах болтугай. 그리고 여기 이제 6절에 예수 그리스도가 어찌 보면 구세주라고 하는 그 사역에 대해서 증거하는 메시지가 나옵니다. 자, дараад нь харах юм бол 6-аар юм саний. 네, 6절 말씀. За 6-р эшлэгээ дээр харах юм бол энэ ч би найдах хэвээр зүйлээр гарч байгаа. 자, 여기 말씀에 뭐라고 그랬냐면
이는 물과 피로 임하신 자니 곧 예수 그리스도시라. 물로만 아니요 물고 피로 임하셨다라고 얘기합니다. За энэ дээр үсгэлээр энэ бол ус ба цусаар ирсэн нэгэн Иесус Христ гэж хэлсэн тийм. Тэг зөвхөн цусаар биш тийм. Бас зөвхөн усаар биш харин ус чиг цус чиг хамт байсан гэсэн. 사도 요한이 예수님을 믿는 사람은 세상을 이긴다고 선포하면서 Мгм. 우리가 믿는 예수님에 관해서 그 진리가 무엇인지를 다시 증거합니다. За тэгээд Илч Иохан Есүст итгэнэ гэдэг нь те юу вэ гэдгийг хэлээд энэ Есүс ер нь яг хэн бэ гэдгийг дахин энэ чиг гэрчилж өгч дахин нотолж өгөх гэж хэлсэн ба. 그것은 물과 피로 임하신 자라고 얘기했어요. За энэ нотлохдоо юу гэсэн бэ? Есүсийн талаар тэр бол ус болон цусаар ирсэн нэгэн мөнгөө гэж хэлсэн. 자, 물이 뭘까요? 물. За 자, энэ дээр хэлж байгаад бол ус болон цус гэдэг хэдлээ нэг бүрчлэн авч үзье. 자, Ус гэж юу 잉크바이르. гэж байна? 잉크바이르 물이 뭐예요? 물. За та дэс асууя. Энэхүү хэрэгч хариулах нэ. Ус гэж юу хэлж байгаа вэ гэж. Есүс Христ ариун сүнсээр ирсэн гэсэн. Ус нь ариун сүнс. 하는 뜻은 성령이라는 뜻을 갖고 있다고 하는데 자, 성령. 그게 잘못됐어요. 잘못됐다. 그게 어, 아니에요. 여기 증거하는 이가 셋이라고 그랬지요. 물과 성령과 또 그 다음에 그 아래 보면 피로써 물과 성령과 피라고 이렇게 энэ 그 6 세 дугаар ишлэгийг 가지가 харах юм бол 예수님을 증거한다고 그랬습니다. энэ 6 дугаар ишлэгийг харах юм бол ийм юм гарч ийн гинэ. Ус гэж тусдаа, цус гэж тусдаа, дахиад 자, ариун сүнс гэж тусдаа гарч. 물은 예수 그리스도를 말하는 게 아니에요. 방금 그 얘기를 안 했는데 목사님 물은 네, 예수 그리스도 방금 목사님께서 물은 예수 그리스도가 아니라고 하는 것 네. 그대로 전달할까요 목사님? 그러면요. За энэ дээр харах юм бол эхлээд ус өөрөө Иесус Христ биш гэж байна. Ус бол Иесус Христ биш гэсэн. 요한복음 1장에 보면 예수님이 세상에 빛으로 오셨습니다. За яагаад л Иохан 1-р бүлэг дээр харах юм бол Иесусийн үгслээр тэр бол дэлхийн гэрэл гэж хэлсэн байдаг. 그 요한복음 1장에 보면 예수님이 빛으로 오셨을 때 거기 이렇게 말씀해요. 태초부터 말씀이 계시니라 이렇게 말씀합니다. 요한 목사님 죄송해요. 요한복음 1장 1절에 За За Иохан номын 1-р бүлэг 1-р ишлэг харах юм бол хамгийн ихэнд үг байсан гэж ингэ хэлсэн. 자, 이 말씀이 하나님과 함께 계셨으니 이 말씀은 곧 하나님이시니라 이렇게 말씀합니다. За тэгээд юу гэсэн бэлээ? Тэр үг чинь бурхантайгаа хамт байсан бөгөөд тэр үг өөрөө бурхан байсан юм а гэж хэлсэн. 자, 그리고 그가 태초에 하나님과 계셨고 하면서 이렇게 예수님의 존재가 무엇인가를 이야기를 해요. За тэгээд тэр Иохан номыг цааш нь харах юм бол хамгийн ихэнд бурхан өөрөө байсан юм а. Тэгээд тэр нь бурхан яг юу хийсэн талаар ингэ дөрвөлжлүүлээд явж байгаа. 자, 그런가 하면 에베소서 5장 26절 한번 보세요. 에베소서 5장 26절. За Эфес номны 5-ын 29-ыг хэдлээ харъя. Эфесоос 5. За 26절에 이는 곧 물로 씻어 죄송해요. 에베소서 5장 26절. 26절. Эфес 5-ын 26 юм байна. 어, За Эфес 5-ын 26. 허여르저로가 За Эфесоос 5-장 26. Тэр чуулганыг үгээр дамжуулсан усанд угааж цэвэрлэн ариусгаад гэж. 자, 물이 증거한다고 하는 것은 뭐냐면 예수님이 어찌 보면은 그리스도라고 하는 것을 메시아라고 하는 것을 물이 증거한다고 하는 것은 이 물은 뭘 가르치냐면은 하나님의 말씀을 가르칩니다. Одоо энэ дээр харах юм бол ингэж тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн гэж байна тийм. Тэгээ энэ дээр агуулгыг харах юм бол эндээс бид нэр ер нь ус гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр эзний үг гэж ойлгож болно гэнэ. 여러분들이 성경을 볼 때 추상적으로 증거하면 큰일 납니다. Тэгэхээр хэдүүлээ Библийг тайлбарлахдаа тийм
Библийг харахтаа ч юм уу ер нь тэгдэг юм тийм бохоо гэж шууд ингэж бас тайлбарлаж бас болохгүй анхаараарай. 성경의 모든 원리 속에 과거의 선지자들이 또 하나님의 종들이 사도들이 말씀으로 예수님이 그리스도라고 증거했어요. За хуучин цагийн тэ хуучин гэрээний иш үзүүлэгч нар тэ одоо ер нь үе үеийн тэр эзний хүмүүс үгээрээ ёсгэлэрээ эзний үгээр Иесусыг гэрчилж ирсэн. 그 요한복음 3장 5절에도 니고데모라고 하는 국회의원이 밤에 예수님을 찾아왔을 때 예수님이 그에게 어떻게 하면 하나님의 나라에 들어갈 수 있는지를 가르쳐 주었습니다. За хэдүүлээ Иохан номны 3 дугаар бүлэг дээр харах юм бол Никодем гэдэг хүн тийм ээ тухайн үеийн бол одоо улсын хурлын гишүүн шиг гэсэн үг шүү дээ. Тэгээ ийм хүн ирээд Иесусээс асуусан тийм хүн би яах вэ? Яаж дахин төрөх вэ гэж асуусан чинь эзэн Иесус зааж өгсөн байдаг одоо үйлдэл гарч байгаа. 거듭나야 된다고 얘기합니다. 거듭나야 중생, Чиний эзэн чи дахиж төрөх ёстой гэсэн тийм. born again, 다시금 태어나야 된다는 얘기죠. дахиж төрөөрэй гэсэн тийм. 다시 태어난다고 하는 것은 우리가 다시 어머니 뱃속에 들어갔다 나오는 것이 아니에요. Энэ дахиж төрнө гэдэг нь болохоор чинь тийм дахиад буцаад цаг хугацаа ухрааж юм шиг бүгд дахиж ингэж хүүхэд болоод гиснээсээ дахиж гарна гэсэн үг биш байгаа шүү дээ тийм. 중생은 우리 죽었던 영이 다시 살아나는 겁니다. Дахин төрнө гэдэг нь юу хэлж байгаа вэ? Бидний өгсөн тэр сүнс сэтгэл дахин амьдрахыг хэлж байгаа гэсэн. 예수 그리스도의 구속의 능력이 우리를 다시금 죽었던 영이 살아나게 하는 역사가 있습니다. Тэр эзэн бурхны хүч нь юу лээ? Бидний дотор аль хэдийн байгаа ч гэсэндээ өхмөл болчихсон тэр сүнсийг амьлуулах хүч байдаг эзэнд. 그러면서 예수님 3장 5절에 그렇게 말씀하죠. 예수께서 대답하시되 진실로 진실로 내게 이르노니 사람이 물과 성령으로 나지 아니하면 하나님 나라에 들어갈 수 없다라고 얘기합니다. За тэгсэн чинь тэн дээр Иохан номны 3-ын 5 дугаар ишлэл дээр юу гэсэн гэхээр эзэн Иесус ингэж хэлсэн. Үнээр би чамд хэлье. Хэн ус болон сүнснээс эс төрнө тэр бол Бурхны хаанчлалд орж чадахгүй гэж хэлсэн. 여기 물은 과거부터 예수 그리스도에 증거된 하나님의 말씀을 가르쳐요. За энэ дээр ч гэсэндээ ялгаахгүй ус гэж гарч байна тийм ээ. Тэр энэ ус гэдэг агуулга юу ярьж байна гэхээр өмнөөс гэрчилж ирсэн тэр эзний үгийг хэлж байгаа гэсэн. 하나님의 말씀이 뭘까요? За тэгвэл Бурхны үг юу вэ? 우리가 요한복음 8장 32절에 진리를 알지니 진리가 너희를 자유케 하리라 그렇게 말씀합니다. Иохан 8-ын хэдвүлээ 32 дээр харах юм бол эн чи юу гэж байгаа гэхээр чи үннийг мэдтгэвэл үнэн чамайг чөлөөлнө гэж байгаа. Амен. 진리가 하나님의 말씀이에요. Тэгээ энэ үнэн гэдэг нь болохоор бас Бурхны үгийг хэлж. 그러니까 물은 하나님의 말씀 속에 담겨진 진리를 가르치고 또 하나님 말씀을 가르친다고 볼 수 있습니다. За тэгэхээр тэгэх юм бол энэ чи хэлж байгаа ус гэж юу хэлж байгаа гэхээр ус гэдэг бол үнэнийг хэлж байгаа буюу нөгөө талаараа энэ бол эзний үгийг хэлж байгаамаа гэсэн. 그래서 예수 그리스도를 물과 피로 임하셨다고 할 때 이 피는 예수 그리스도의 구속의 피를 상징합니다. 목사님, 그 자리에도 움직이시면 이렇게 금겨지고 있거든요. 글쎄요, 여기 그래요? 그렇지가 않은데. 자, 저 앞으로 인가 앉으시면 딱 잘 들리는데 조금 이거 움직이면 움직일수록 계속 들리다 안 들리다 하는 것 같아요. 그러니까 마지막 문장 다시 한 번만 부탁드릴게요. 자, 여기 물은 여기 말씀대로 물과 피로 임하셨다고 할 때 물은 하나님의 말씀이고 피는 예수 그리스도께서 우리를 위해서 대신 속죄해 주신 대리적 속죄의 역사를 가리키는 거예요. Одоо тэгэхээр хэдүүлээ ус ба цус гэсэн шүү дээ тийм ээ. Тэрний ус гэдэг нь юу вэ? Гингут үнэн буюу эзний үг гэсэн утга явж. Харин цус гэдэг дээр юу явж байгаа гэхээр тэр цус гэдэг үгэн дотор бидний төлөө золигдох тэр одоо тийм залмаа дээр урсах тэрийг хэлж байгаа гэсэн. Тэр одоо авралын үйлсийг гүйцэх тэр нэгэн гэсэн утга явж.
그러니까 예수님은 어떤 분이신가? 예수님이 구세주라고 하는 증거를 요한은 하나님의 말씀을 통해서 또 예수 그리스도의 대속의 죽음을 통해서 예수님이 구세주라는 확실한 증거를 선포했다고 볼 수 있습니다. Та тэгэхээр эндээс хэдвүлээ тий Йохан тий Есүсийг энэ үгээрээ дамжуулаад Есүс бол тэр үнэхээр аврагч юм а гэдгийг нь одоо бас давхар дотолсон гэсэн үг. Ус ба цус гэж ингэж хэлснээр. 그리고 증거하는 이는 성령이시니 성령은 진리니라 이렇게 말씀합니다. За тэгээ бас юу гэсэн гэхээр сүнс за тэгвэл тэр үнэхээр үнэн хутлаа юу гэдгийг сүнс гэрчилдэг гэж хэлсэн тий. Одоо 6-5-ын сүүлийн хэсгийг харах юм бол тэгээд тэр сүнс өөрөө үнэн юм а гэж хэлсэн. 자, 예수님이 구세주라고 하는 증거를 성령께서 깨닫게 하시고 알게 하시고 확신케 하신다는 거예요. За өөрөөр хэлэх юм бол Есүс Христ үнэхээр аврагч юм а гэдгийг надад хэн ойлгуулах вэ гэхээр ариун сүнс ойлгуулад бас өөрөө гэрчлээд надад ингээд батлах болно гэсэн үг. 그래서 증거하는 이가 셋인데 성령께서 증거하시고 물과 피가 증거한다고 이야기합니다. Тэгэхээр Христийг Есүсийг Христ гэдгийг хэн нотолж байгаа гэхээр ариун сүнс нотолж өгч. А нөгөө талаараа ус буюу тий үг дараад нь цус буюу загалмай. Тэ загалмай зовлон. Тэгээ эдгээр бүгдээрээ нотолж байгаамаа гэж хэлсэн. 자, 이 셋이 합하여서 하나라고 얘기합니다. За тэгээ юу гэсэн бэ? Тэдгээр зүйлүүд нь болохоор нэг юм аа гэж хэлсэн. Энэ гурав нь нэг болоо гэж 8 дахь эшлэлийн зүйл байна. 여기 하나라고 하는 개념은 똑같다, 동일하다라는 뜻이에요. За энэ дээр гарч байгаа энэ гурав нь нэг болоо гэдний ус утгатай хэлэхээр яг ижилхэн буюу нийгэмний гурван тал гэдэг хэлж өгч. 그러니까 하나님의 말씀이 또 예수 그리스도의 구속의 피가 성령께서 예수 그리스도께서 이 땅에서 구세주로서 구속의 사명을 완성하셨다고 하는 것을 증거한다는 뜻이에요. За өөрөөр хэлэх юм бол эзний одоо тийм Иесус Христийн тэр Иесус Христийг үг болон тийм түүний цус бас түүний үнэн гэрчилдэг юм баг гэж хэлж өгч. Ариун сүнс 그렇기 гэрчилдэг 때문에 юм. 이런 증거를 가지고 세상을 이길 수 있다는 거예요. Тэгэхээр бид нэр энэ одоо энэ нотлохоонуудаас зуурч энэ нотлохоонуудад итгэж ээж бид нэр дэлхийг ялж чадна гэсэн. 우리가 예수 그리스도를 이렇게 확실하게 물과 피와 성령의 역사를 통해 우리 예수님은 정말 하나님 보내신 구세주시구나. 그런 확실한 믿음을 가지고 세상을 이기라는 뜻입니다. Тэгэхээр бид нэр таны итгэдэг Иесусыг усаар бас цусаар бас сүнсээр ингээд Библи танд гэрчилж өгдөг, нотолж өгдөг. Харин энэ бүх нотлохоог нь та хүлээж авахдаа нэрээ тийм шүү гэж хүчрхэгжээд тэр хүчээрээ тэр итгэлээрээ энэ дэлхийг ялаарай гэсэн. Амен. 이제 확실하게 알았지요? Одоо та ойлгосноо? 그래서 이 성경 말씀을 바로 증거하는 것이 굉장히 중요합니다. Тэгэхээр бид нэр эзний үгийг зөвөр нотлох, зөвөр тайлбарлах гэдэг их чухал байна. 자, 9절에 이렇게 말씀합니다. 만일 우리가 사람들의 증거를 받을진대 하나님의 증거는 더욱 크도다. За 9-дөр юу гэхээр бид нэр хүний ингээд хүн гэрчлэх үед шууд хүлээж авдаг. Тэгсэн гинэ, ингэсэн гинэ гэх. Тэгвэл хүн биш бурхан танд гэрчилж байгаа гэвэл та чинь илүү үнэн биш үү гэж хэлж. 예수 그리스도에 관해서 사도 요한은 다시 반복적으로 또 다른 증거에 대해서 얘기합니다. 또 다른 증거. За одоо энэ дээр дахиад илч явах яаж гэхээр Иесус Христийн талаар дахиад өөр талаас нь гэрчлэх гээд оролдож эхэлж байна. 자, 우리가 사람의 증거를 통해서도 예수님이 구세주구나라는 것을 깨달을 수 있지만 더 확실한 증거가 무엇일까? Тэгээ бид нэр хүмүүсээр дамжуулаад Иесус хэн бэ гэдгийг ойлгодог тийм ээ. Тэгээд бас итгэдэг, хүлээж авдаг.
За тэгвэл энэ дээр дахиад юу ч нэхлээрэ бурхан бас дахиад гэрчилдэг гэдгийг хэлж өгсөн. Тэгвэл бурхан тэгвэл дахиад яаж гэрчилдэг юм бэ гэхлээр 자, 하나님의 증거는 더욱 크다 그랬지요. тэгээ юу гэсэн бурханы одоо гэрчлэл бол илүү агуу биш үү гэж хэлсэн тийм. Хүний гэрчлэлд итгэдэг бол бурханы илүү агуу биш үү гэсэн. 자, 여러분들 요한복음에 보면 예수님이 세례 요한에게 세례를 받으실 때 자, 하늘로부터 성령이 비둘기같이 임했습니다. За хэдүүлээ одоо бодож үзэх юм бол Есүс анх тэ баптизм хүртэгч Иохан дээр ирэх үед Иоханос ингээд баптизм хүртэх үед тэнгэрээс ингээд тэнгэр цаагта дуу гараад сүнс тагтаа бит бууж ирлээ гэж өгдөг тий. 그러면서 하늘로부터 말씀이 내려오는 거예요. Тэгээ бас тэр тэнгэрээс сонсогдож байгаа дуу нь хүмүүс бас 내 ойлгогддог тий. 사랑하는 아들이요, 내 기뻐하는 자로라 이렇게 말씀하십니다. Тэгэлээ энэ бол миний хайртай хүү тэ миний тэ одоо намайг баярлуулах нэгэн гэж хэлсэн мэт. 하늘로부터 음성이 들려온 것이죠. Тэгээ бүр тэнгэрээс дуу гарсан гэсэн тэ. 하나님의 증거죠. Тэгээ тэр бол юу вэ? Тэнгэрээс өөрөө бурхан гэрчилсэн буюу тэр өөрөө бурхан өөрөө гэрчилсэн гэсэн үг. 또 마태복음 1장 18절 이하에도 보면 자, 마리아에게 예수님이 잉태되실 것을 천사가 증거하죠. 마태복음 1장 18절이죠. 그렇죠. 마태복음 1장 그 18절부터 이렇게 보면 천사가 마리아에게 나타나서 요셉에게 나타나서 증거하는 내용이 나죠. 마리아가 아니라 요셉. За хэдүүлээ бас дахиад юу гэдэг лээ. Тэн дээр харах юм бол юу гэж юу лээ. Матай номны 1:18-аас хоошоо бас байгаа тий. Бурхан өөрөө бас гэрчилдэг тий. Тэнгэр элч тий Йосефт ч тэр Мариад ч тэр үзэгдээд чи яг яах гээд байгаа вэ гэдэг бурхан өөрөө гэрчилдэг. 그건 하나님의 확실한 증거지요. Тэгээд эдгээрийг харах юм бол бурхан өөрөө бүр биетээр тий боддоор ирж гэрчилж байна. 또 그런가 하면 구약 시대 선지자들을 통해서 당신의 종들을 통해서 하나님이 직접 말씀하신 것도 있습니다. За тэгээ бас дахиад хэлээ дахиад он цагийг өшөө урагшлуулад хуучин гэрээ манай эртний өмнөх рүү орох юм бол очих юм бол тэр үед ч гэсэндээ бурхан өөрийнхөө иш үзүүлэгчдээр дамжуулаад боддоор шууд нэг гэрчилсэн гэрчлэлүүд нас байгаа. Есүсийн талаар. 이사야 7장 14절인가요? 7장 14절이요. 예. Исая номны 7-гийн 14-ийг хэдүүлээ харах юм бол 거기 그렇게 말씀하지요. 그러므로 주께서 친히 징조를 너에게 주실 것이라. 보라 처녀가 잉태하여 아들을 낳을 것이요 그의 이름은 임마누엘이라 하리라. 이렇게 말씀하죠. Тэгээ энэ Исая 7-гийн 14 дээр ингэж юм. Тиймээс эзэн өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтэн нэг онгон бүсгүй хөл хүндтэй болж хүү төрүүлж түүнийг Иммануэль гэж нэрлэнэ гэсэн. 임마누엘이란 뜻이 무슨 뜻이죠? Иммануэль гэдэг нь ямар утгатай бэлээ? 임마누엘. Иммануэлийг манайх мэдхүүлв. Мэдэн тэ? Бурхан бидэнтэй хамт гэсэн. 우리와 주님 하나님께서 우리와 함께 계신다. 그렇지 그 말이에요. 하나님이 우리와 함께 하신다고 하는 직접적인 증거를 말씀하신 겁니다. 이사야를 통해서. бүр боддоор шууд утгаараа өөрөө гэрчилсэн гэсэн үг тийм өөрөө хэн ирэх гээд байгааг нь гэрчилсэн буюу Иммануэль гэдэг нь бурхан тантай надтай хамт байх бурхан иржээ гэсэн утгыг хэлж. 그런가 하면 이사야 53장에는 예수님이 십자가에서 고난 받으실 모습을 증거해 놓고 있죠. Тэгээ бас Исая 53 дахь бүлгийг харах юм бол тэн дээр юу гаалаа? Эзэн Есүс ирээд яг юу хийх талаар нэгэнгөө бичсэн байж байгаа тийм ингэн гэдэг. 그런가 하면 미가서 5장 2절에는 예수님이 어디에서 태어나실 것인지를 증거하고 있죠. За бас Мика номны 5 дугаар бүлгийн 2 дугаар ишлэлийг харах юм бол Иесус тэгвэл тэр Иесус нь Бурхны илгээгч тэр хүн нь хаан төрөх вэ гэдгийг хүртэл орон нутгийн хүртэл заагаад өчсөн байж. 미가는 тэр аймгийн тэр хотод гэдэг. 아하스 히스기야 므낫세 시대에 사역했던 그 선지자입니다. За энэ Хизекия 아하스 히스기야 므낫세. Ахаас Хизекия Монасе. Одоо яг эдгээр үеүүдэд яаж ирсэн бэлээ?
Одоо энэ Исаягийн үеүүдэд чи Хизекия хаан байсан, Ахаз хаан байсан, тэгээ Манасе гэдэг хаадууд байсан тий. 그 예수님이 탄생하시기 전에 거의 한 500년 전의 사람이라고 볼 수 있어요. Тэгэхээр одоо энэ гэрчилж байгаа энэ иш үзүүлж байгаа энэ иш үзүүлэгч болохоор чинь эзэн Есүс мэндэлхээс бүр хагас мянганы жил тэртээ буюу эзэн Есүс мэндэлхээс 500 жилийн өмнө амьдарч ирсэн ийм хүн байгаа тийм. 500년 BC 700 BC 680에서 한 700년 전 사람이니까요. 아마도 예수님보다도 한 600년 전의 사람이라고 볼 수 있겠네요. Тэгэхээр 500 биш 600 гаруй жилийн өмнө гэж байгаа байхгүй юу? Манай эртний өмнөх те 600 700-аас 680 орчим жилийн өмнө амьдарч ирсэн гэж үзэх юм бол Исаяг тэгэх юм бол өнөөдөр одоо тухайн амьдарч ирсэн үеэсээ хойш 600 жилийн дараа хэн ирэх юм, яг хаана ирэх юм те Есүс юу ирэх юм, аль хотод мэдлэх гэдэг бүгдийг бид хэлсэн гэсэн үг те. 자, 예수님에 대해서 하나님이 증거하는 것은 더욱 크죠. 확실하죠. За тэгэхээр энэ бүхийг харах юм бол Иесусийн төлөө Иесусийн талаар Бурхан өөрөө гэрчилсэн гэрчлэлүүд ингээ байж байна. 그래서 하나님의 증거는 이것이니 그 아들에 관하여서 증거하신 것이니라 그렇게 말씀했잖아요. За тэгэхээр юу гэсэн бэ? Бурхан тэр юу яах юм бол 1-р Иохны 5-ын 10 дээр харах юм бол юу гэсэн бэ? Бурхан хүүгийнхээ талаар өөрөө гэрчилсэн гэж хэлсэн. 자, 두 번째로는 이 10절에 보니까 하나님의 아들을 믿는 자는 자기 안에 증거가 있다고 그랬습니다. За тэгээ дараад нь бас нэг гэрчлийн талаар ярих чана 1-р Иохан 5-ын 10 дээр өргөжлүүлээд байж байгаа. Тэр юу ч юм гэхээр бас Бурхан түүний одоо Бурхан яасан гэхээр өөрийгөө илчилсэн хүмүүс өөрсдөө бас түүнийг гэрчилдэг гэж хэлсэн. 자, 고린도전서 3장 16절 17절에 보면 너희가 하나님의 성전인 것과 성령이 너희 안에 거하시는 것을 알지 못하느냐 그런 말씀이 있습니다. За тэгээд тэрнээс яаж гэрчилсэн талаар харцгаая. 1-р Коринт номны 3-ын 16 17 дээр гэж. Энд дээр харах юм бол та нар өөрсдөө чи өөрийгөө Бурханы ариун сүм болцсон гэдгийг мэдгүй мөө гэж хэлсэн. 자, 그렇기 때문에 본질적으로 모든 그리스도인들은 성령께서 충성시키고 성령이 내주하는 사람들입니다. За тэгэхээр эндээс харах юм бол бүх Христ итгэгч юм уу дахин төрсөн эзний хүмүүс яадаг вэ? Эзний ариун сүнс миний дотор оршдог гэдгийг хэлж гисэн. 그리고 충성한 또 성령께서 함께하는 모든 성도들은 예수님이 구세주로 확실하게 믿어지는 거예요. За тэгээд дотроо тий ариун сүнс утгалуулсан хүмүүс яадаг вэ? Бүгд нэгэн дугаар Есүс бол тэр бол аврагч Христ мөн үү гэж гэрчилдэг. 자, 여러분들은 여러분들의 중심 속에 예수님이 나의 구세주라고 확실하게 믿습니까? За та бас өөрлөгөө тэмчирс өөрлөгөө нэг өнгөж өөрийгөө шалгаж үзээрэй. Таны дотор Есүс бол одоо аврагч эзэн Христ мөн үү гэх тэгэхээр дотроос чинь тийм ээ гэсэн дуугарч гин үү? Юу лээ гэсэн дуугарч гин үү? 자, 확실하게 믿어요? Та тодорхой баттай ийм итгэл байна уу? Бүх хэд эсрэг гараа өргөд тийм ээ гэж хэлж гин үү? 아직도 긴가민가 하고 아직도 신기루처럼 보입니까? 아멘. 자, 아멘이 아니라 그렇게 해요. 아직도 긴가민가 아니면 신기루처럼 보일 듯 말 듯 그렇게 우리의 마음속에 예수님을 바라보고 있느냐. Хэдүүлээ тийм одоо би дотроо тийм ингэ болохоор за бодъё гэдэг ч юм уу тийм хэдlээ нэг төөрсөн зам руу орлоор за аль нэлээ гэдэг тийм тэрэн шиг тийм ингээ мэдрэмж төрж гэнэ үү гэдэг бид нэр дор бүрнээ яг өөртөө үннээр бодож үзээрэй. 자, 분명히 그렇지 않을 거라고 생각합니다. Тэгээд одоо энэ сууж байгаа хүмүүс дотор тийм за гэж байгаа хүн байхгүй гэж найдаж байна. 자, 하나님의 아들을 믿는 사람은 그래서 자기 안에 증거가 있어야 돼요. Тэ Бурхны хүүд итгэдэг хүмүүс ялэр өөрийнх нь дотор тэр гэрчлэл нь явж идэг баталгаа нь. 저도 교회 나간 지는 참 오래됐는데
5살 때부터 교회를 다녔어요. 음. За тийм пастор болохоор 5 настайгаас эхлээд цуглаанд явсан гэж. 자, 그때부터 지금까지 자라오면서 물론 과거에는 신기루처럼 예수님을 믿고 과거에는 확신이 없이 예수님을 믿은 적도 있었습니다. Тэр энэ ингээд 5 настайгаас хойш одоо 50 гартсан хүн те энэ олон жил ойролцоогоор 50 жил итгэж байгаа гэж байна. Гэхдээ энэ хугацааг харах юм бол дотроо зүгээр гайхамшиг юм шиг итгээд те зарим тохиолдолд ингээд юу илээ гэж эргэлзээд ч ингэж явж байгаа үед бас байгаа. 그래서 많이 실수도 했습니다. 나중에 목회자가 Тийм 돼서도 маш олон алдаач гэсэн гаргаж ирсэн. Дараад нь одоо эсний хончин болсныхаа дараач гэсэн. 전도사 생활할 때 많이 방황도 했습니다. Ингээд те амьдрж байгаа амьдралынхаа явцад олон төрлийн те одоо дүр төрхтэй дүр төрхөд хувирж исэн. 근데 세월이 지나가고 하나님의 연단 속에 또 하나님의 역사를 경험하는 것 가운데서 이제는 결코 그런 생각이 사라졌죠. Тэгээ одоо ингээ харах юм бол цаг хугацаа өнгөрөөд тэ эзний амьдралын замд маш олон зүйлтэй уулзраад ингээд тэ нүүр тулаад ингээд ирсээр яваад ингээ одоо ингээ харсан чинь юу лээ харнэ гэдэг гэсэн ийм бодол харин ингээ арилцсан байгааг харж байна. 이제는 주님 안에서 살고 주님 안에서 죽는 그 세계 안에서 살아가게 됐습니다. 감사합니다. 그래서. Тэгээ одоо хардаа одоо яаж юм гэхээр амьдрсан ч зүгээр эсний дотор амьдрах өгсөн ч гэсэн эсний дотор өвөх те ийм бат сэтгэлтэй болцсон ингээ амьдарч байгаадаа үнэхээр талархаж байгаа. 자, 여러분들 선교하면서 제가 선교하는 것이 그게 진실입니다. За тэгэхээр бид нэр те эзний үг дамжуулна гэдэг нь дамжуулж байгаа нөр чин сэтгэл байдаг. 이제는 예수님으로 살아가는 모습이라고 보면 확실해요. Хүн би одооноос ингээд өөрөөрөө биш Иесусээр амьдрья гэдээ ирж байгаа хүмүүс ингээд янтшгүй байдаг. 그건 내 안에 있는 증거입니다. Тэгээ тэрийг харах юм бол тэр дотор ингээд яхаа аргагүй бурхны яриусс нутгалцсан тэр хүн өөрийнхөө дотроос гэрчилж байгаа харагддаг. 여러분들 각자도 자기 안에 증거가 있어야 됩니다. Тэр биднэртний дотор те хүн нэг бүрийн дотор тань эзэн Иесусыг гэрчлэх тэр гэрчлэл ингээд байж байгаа хэвээр амьдр. 근데 하나님을 믿지 않는 사람은 하나님을 거짓말하는 자로 만든다 그랬어요. Тэгээ хүмүүс бурханд үнэхээр итгэдэггүй хүмүүс яадаг бурхныг нэг тийм те юм гуйгаад авдаг нэг юм болгочтой. 왜 하나님을 거짓말하는 자로 만드냐면 예수님이 이 땅에 구세주로 보내신 것을 믿지 않기 때문에 그런 겁니다. За бас нөгөө талаараа бурхныг худалч болгочтой гэсэн. Яагаад гэдэг гэсэн чинь те яагаад гэдэг гэхээр Есүсийг илгээсэн гэдэгт итгэдэггүй учраас худалч болгочтой. 바꾸어 말한다고 하면 예수님을 구세주로 믿지 않는 사람은 하나님을 거짓말하는 자로 만드는 사람이에요. Библиэр үсгэлээр хэрвээ чи Есүс бол бурхны хүү гэдэгт итгэхгүй байна гэвэл чи юу гэсэн үг вэ? Бурхныг худалч болгож байгаа гэсэн үг. Бурхан надад худлаа яриад гэж одоо ижилхэн гэсэн. 여러분들 몽골에도 보르왕을 믿는다고 하는 사람이 있습니다. 보르왕을 믿는다고 하면서 예수님이 구세주인 것은 안 믿어요. Хүмүүс ихэвчлэн ялангуяа манай Монгол сэтгэлгээнд юу байгаа юм гэхээр би бурхандаа итгэдэг гэж ярьдаг. Миний бурхандаа би итгэдэг гэдэг мөртлөө яг боддоор Иесус Христийг ирсэн гэдэгт чи итгэж гин үү? Иесус Христэд итгэдэггүйгээ асуухлаар ингээд нөгөө итгэлэн тэ за яг ингээд тийм ээ гэж баттай хэлж чадахгүй тийм хүмүүс олон байдаг. 그럼 불택자들이죠. Тэгэхээр тийм хүмүүс ингээд дотор бодох хэрэгтэй. үнэхээр 본받지 못한 자들이라는 뜻입니다. Тэгээ би үнэхээр яг хэн бэ? Эзний хүн яг мөн үү гэдэг бодох хэрэгтэй. 자, 우리에게는 더 확실한 증거, 자, 하나님의 증거, 또 성령의 증거, 또 자기 안에 하나님께서 주신 은혜의 증거가 우리에게 더 확실한 증거라고도 볼 수 있습니다. За тэгээ харах юм бол биднэрт өгөгдөж байгаа тэр гэрчлэлүүд байна те. Бурхан өөрөө гэрчилсэн гэрчлэл библиудээр байна. Тэ? За үгнүүдээр гэрчилсэн гэрчлэлүүд одоо тэр батламжууд бас байна. Бас миний дотроос би өөрөө ч мэдэхгүйгээр те
одоо тэр Иесусыг нэг гэрчилдэг юм гэрчлэлж гэсэн байна. 자, 그 증거 안에서 여러분들 흔들림이 없어야 됩니다. Тэгэхээр бид нэр эдгээр энэ гэрчлэлүүд рүү бид нэр анхаарлаа хандуулж тэг бүрэн ингээд нөгөө одоо хүлээж авснараа ямар ч ганхахгүй ийм байр суурь итгэлэг ингээд суурийг босгох хэрэгтэй. 사도 요한은 초대교회 그 영주지 이단들, 그 이단들 앞에서 너희가 이러한 확실한 증거를 가지고 세상을 이기라고 얘기하는 겁니다. Илч Иохан тухайн үед нөгөө те сэтгэл нь ингээ хоёрдсон яг аль нь юм мэдэхгүй те сэтгэл нь хоёрдсон нааш цаашаа мэдэхгүй болсон ийм хүмүүс байсан штэ те одоо нөгөө нэг ухаан юу лээ одоо нэг те ирээдүйн рүү хандсан шинжлэх ухаан янз бүрийн анхаарсан ийм хүмүүс байсан учраас тэр хүмүүс тандаад чи ийш тийш битгий анхаарал тавьж хөлбөрөөрэй бат итгэлтэй байгаарай гэж сануулсан гэдэг. Энүүгээрээ 또 그 거짓을 이기라고 말씀하는 거예요. тэгээ бас чи тэр худал хуурмгийг ялах хэрэгтэй гэж хэлсэн ба. 여러분들도 예수 그리스도에 대한 확실한 증거를 가지고 세상을 이기시기 바랍니다. Бид нар ч гэсэндээ таач ба бич бэ те Иесус Христийн талаарх тэр баттай итгэл те найдварыг бүрэн хүлээж авснараа бид нар энэ дэлхийг ялагчд болох болтугай. 우리 잠깐 쉬었다 하시자고요. Тэгэлээ түр амарж байгаа доорыг 시작합니다. 이 5장 11절 말씀에 За эдлээ 1-р Иохан 5-ыг 11-р орох гэж байна. 또 증거는 이것이니 하나님이 우리에게 영생을 주신 것과 이 생명이 그의 아들 안에 있는 그것이니라 라고 이렇게 말씀했어요. За 5-ыг 11 дээр үсгэх гэхээр гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх ам өгсөн бөгөөд энэ хүү ам хүүдэн байна гэж хэлсэн. 자, Амен. 우리가 하나님의 아들을 믿는 믿음의 증거가 여기 우리에게 영생을 주신 것, 또 이 생명이 그의 아들 안에 있다는 그것을 확신하는 거라고 얘기했습니다. За энэ дээр биднэрт хэлсэн тийм ээ. Бурхан биднэрт өгсөн тэр одоо итгэл нь, тэр илчлэл нь хаана нэг гэхээр мөнх ам бөгөөд тэр ам нь хүүдэн байна гэж хэлсэн. 다시 말해서 예수님을 믿는 믿음이 어찌 보면 우리가 이 거짓된 것과 싸워 이길 수 있는 세상을 이길 수 있는 믿음의 확신이라고 고백을 하는 겁니다. За өөрөөр хэлэх юм бол Иесус Христэд итгэх миний итгэл маань энэ дэлхийн худал хуурмагтай тэмцлийн хүч болно гэж хэлсэн. 우리에게 영생을 줬는데 이 생명이 예수 그리스도 안에서부터 시작되었다라고 하는 것을 확신하는 것. 그것이 어떻게 보면 중요한 메시지입니다. 여기에서. Эзэн биднэрт мөнх амийг өгсөн гэсэн. Тэгээ тэр мөнх амийн одоо баталгаа нь Иесуст байгаа гэж хэлсэн тийм. 우리가 흔들림이 좀 없어야 돼요. Тэгээ бас тэр яхахлаар хөдлөшгүй гэсэн. 우리가 진리면에서 화합을 해야 됩니다. 진리면에서. 우리가 진리면에서 화합 하나가 돼야 되는데 통일해야 되는데 그 통일성은 우리가 중생을 했잖아요. 구원을 받았습니다. 그럼 우리 속에 중생한 영이 있어요. 그것이 예수님을 통해서 그것이 우리에게 주어졌다는 것을 객관적인 믿음으로 우리가 화합을 해야 돼요. 하나가 돼야 된다는 얘기입니다. Бид бид нар тэ эзэн Иесуст итгэх итгэлийнхээ хүрээнд түүгээр ингэ дахин төрсөн хүмүүс. Дахин төрсөн гэдэг нь бидний дотор мөнх ам өгөгдсөн гэсэн үг тэ. Тэгэхээр тэр мөнх ам нь Иесусээр дамжуулан өгөгдсөн гэж байгаа тэ. Тэгэхээр бид нар энийг хүлээн зөвшөөрөхдөө үүнтэй ингэ нэг болох хэрэгтэй гэсэн. Одоо хамтрал үүсэж нэг болох ёстой гэж. 세상에는 이건 내가 확실한 진리라고 얘기하는 사람들이 아주 많습니다. дэлхий дээр миний энэ л үнэн гэж ингээд одоо тэрийг итгүүлэх гэж зүтгэж байгаа зүйлсүүд олон ба. 자, 신천지 이만희도 자기가 진리라고 얘기합니다. Тэгээ одоо тэр
тэг нөгөө буруу урсгалынхан ч гэсэн тэгдэг шүү дээ тий. Бүр шин тэнгэр яасан тэд нар бүгдээрээ үгүй энэ л зөв гэдэг ингэж чирч байгаа бүгдээр. 통일교 문선명이도 자기가 어, 뭐라 그럴까요? 진리라고 얘기합니다. Тэгээ тэр одоо харах юм бол хуурам тэр бидний дүгнэж байгаа буруу урсгал гэдэг харьцчихгүй байгаа тэр хүмүүс бүгдээрээ өөрсдийнхөө зүйлсүүдийг энэ л зөв гэж ингэ явж ганц зөв зам боллоо гэж явж. 또 하나님의 교회 장길자도 마찬가지예요. 자기가 진리라고 얘기를 해요. Тэгээ тэр одоо тэр юу лээ? Бурхны юу лээ Христ итгэлтийн Христийн нэрийг барьдаггүй хүмүүс ч гэсэндээ өөрсдөө зөв гэж явж. 자, 세상에 그 안식교의 그 초대 어찌 보면 교주가 엘렌지 화이트라는 여사인데 그 여자도 자기가 진리라고 얘기합니다. За тэр бүр тэр бүйл одоо бүр эмэгтэй хүмүүс ч гэсэндээ ялангуяа эхний чуулгануудын эхний одоо эхэн үед байсан нэг эмэгтэй байх ан нэрийг хин гэсэн мэт. Тэгэхээр тэр эмэгтэй ч гэсэндээ бас ядлаарэ өөрийгөө би бас миний хүн ингэж явж ирсэн. 그 사람들은 다 자기 안에 생명이 있다고 그래. 자기 안에 생명. Тэгээд тэд нар юу гэдэг гэхээр надад итгэлээ надад ам байна гэж ярьдаг. 그의 아들 안에 있는 것이 아닙니다. 예수 그리스도 안에 있는 것이 아니에요. Тэг хүмүүс юу гэдэг гэхээр Есүс Христэд байгаа юм биш ээ надад байгаа гэж амийг мөнх ам те би өгөө гэдэг. 그래서 아들이 있는 자에게는 생명이 있습니다. За гэхдээ Библиэр үсгэлээр хүүтэй хүнд ам байгаа гэж хэлсэн. Амен. 다시 말해서 예수 그리스도가 자신의 진리 속에 있으면 그건 생명이 있어요. Тэг өөрөөр дахиад хэлэх юм бол те таны тэр батлаад үнэн гэж зуурж байгаа тэр үнэн чинь Иесус Христ те Христийн үнэн байх л үнэн мөн гэвэл таны дотор түүний мөнх ам байна гэсэн үг. Амен. 예수 그리스도가 있다고 하는 것은 예수 그리스도의 말씀과 그 인도 속에 살아간다는 증거입니다. Тэгэхээр бас те тэгвэл таны дотор Иесус байгаа гэдэг яаж мэдэх вэ гэхээр та Иесусийн тэр үг те үгнээс зуурж ийн үү түүний удирдлагыг ингээ те удирдамж дагуулж байгаа дагууламжуудыг дагаад явж ийн үү гэдгээс ингээд бас та харах боломжтой. 근데 자기가 진리라고 얘기하면서 예수 그리스도가 자기에게 없는 사람은 그건 생명이 없어요. 그건 거짓된 겁니다. Тэгэхээр эсвэргээр хүмүүс хэрн яагаад ирэхлээр ам байгаа гэж хэлдэг. Надад ам байгаа гэж хэлдэг хэрнээ яг дотор нь хараад үзэхлээр тэр ам байх орчин байгаа нь гэхээр байхгүй. Үг нь байхгүй, доолгор нь байхгүй. Бүр юу гэхээр Есүс нь ч байхгүй явчихдаг. 자, 여러분들 명심해야 됩니다. Тэгээ бид нэр маш анхаарах хэрэгтэй. 여러분들이 인생을 살다 보면 하나님의 큰 역사를 경험할 때가 있어요. Тэгээ бид нэр тэгээ амьдрч явах хугацаанд тэгээ энэ амьдралын урт зам дотор санаандгүй байдлаар эзний тэр гайхалтай тэг ажил над дээр ингээ хийгдэх үе ч гэсэн байдаг. 그럴 때 뿅 가가지고서 막 어쩔 줄 하지 말고요. 정신을 차려야 돼요. Гэтэ тэр үед нь бид нэр яах вэ? Гүн шоконд ороод тэг бүр ингээ шоконд ороод хязгаарч байгаагүй юм шиг хязгаарч тэр хайрыг үзээгүй юм шиг гүн шоконд орохгүй тэг орохгүй байх хэмжээний тийм аль хэдийн мэдэрсэн амьдрдаг хүмүүс байх хэрэгтэй. 그 안에 예수 그리스도가 있는가를 살펴야 돼요. Тэгээ харин яах вэ? Тэг тэр гүн тэр гайхалтай зүйлсүүд байх боловч тэр дотор Иесус байна уу? Миний 그 안에 дотор Иесус байна уу? 하나님의 말씀대로 하고 있는가를 생각해 봐야 돼요. Тэгээ бас тэр гайхамшиг одоо миний амьдрал тохиолдлоо гэж бодоход тэр үнэхээр үгэн дээр байна уу? Тэгээ юун дээр суурилсан байна гэдэгт бид сайн анзаарах хэрэгтэй. 때로는 자기를 낮추고 겸손한가를 생각해 봐야 됩니다. Тэгээ бас бид нэр яах вэ гэхээр тэр дундаа бас өөрлөгөө ч гэсэн чек ингээ хийх хэрэгтэй. Би миний байр суурь хаана вэ? Миний одоо тэг төвшин хаана вэ гэдгийг ингээд өөрийгөө даруусгаж жагаад харах хэрэгтэй. 그거 잘못하면 교주됩니다. Тэгээ хэрвээ эдгээр зүйлсүүдийг ингээд бид нар анхааралтайгаар тэгэд маш ингээд сэргэмж болгоомжтойгоор хийхгүй бол аль нэг газар дээр нь аль нэг дээр нь алдаад ирэх юм бол хилтийчдэг. 그래서 저는 인생의 경험을 통해서 여러분들에게 이런 정의를 하나 얘기해 주고 싶어요. За тэгэхээр жишээлх юм бол би та хэд нэг тэг өөрийнхөө амьдрал тохиолдсон нэг зүйлийн талаар ярьж өгье. 큰 은혜는 또 다른 큰 시험이다. Хэн 큰 은혜는 또 다른 큰 시험이다.
그렇죠. За том ерөөл гэдэг нь нөгөө ерөөлийнх нь нөгөө талыг харах юм бол том бас сорилт байдаг. 여러분들이 은혜 받았다, 확신을 얻었다 할 때 겸손하시기 바랍니다. Тэгэхээр бид нэр тэ том ерөөл авлаа, тэ ивэл авлаа гэсэн ийм бодол орж ирлээ байлаа гэж бодоход нөгөө талдаа бид нэр маш тийм сэрэмж дотор за дараа байхыг ингээ чухалчлах хэрэгтэй. 세 가지, 네 고유 고루 이 세 가지가 필요합니다. За тэгэхээр тэгэхэд танд ингээ хэрэгтэй зүйлсийг юу гэхээр гурван зүйл хэрэгтэй гэж би харж байна. 그 안에 예수님이 있는지, За нэгдүгээрт нь болохоор тэг ямар ч нөхцөл байдалд орсон гэсэн Иесус тэг байна уу? 하나님의 말씀에 맞는지, За хоёрдугаарт нь Бурхны үгтэй таарч гинөө тэг үг байна уу? 자기를 낮추고 겸손한지, За гуравдугаарт нь болохоор энэ донд би яг тэг өөрийгөө яг ингээд сайн дараад тэг эзний өмнө дараа байж чадж гинөө гэж. 그게 없다고 하면 그 위험합니다. Гэтэ бид нэр эдгээр зүйлсүүдийг сайн нягтлж нөгөө нэг ерөөлд нүд цоглоодох биш нягтлагааг төрүүлж хийх хэрэгтэй. 그건 큰 사고가 나요. Үгүй бол маш ингээд нэг тэг өвдөлттэйгээр унах бас магадлалтай. 그래서 우리 과거에 그 한국 교회에도 이런 잘못된 사람들이 아주 많았어요. Тэгээ солонгос чуулганд ч гэсэндээ тэг сэрэмж алдсан суулаад ингээд бүр унсан хүмүүс олон байдаг. 그래서 특별하게 하나님의 큰 성령의 역사가 있는 곳에 오히려 시험과 마귀의 역사가 더 크게 나타난 걸 봤어요. Тэг яг ингээд амьдралын замд харж байхад Бурхны сүнс үнэхээр хүчтэй ажиллаж байгаа тэр ерөөлтэй газар яг нөө зоосны нөгөө тал гэдэг шиг муу сүнс ч гэсэндээ үнэхээр хүчтэй ажилладаг гэдгийг би харсан. 자, 11절, 12절 한번 다시 한번 찬찬히 한번 읽어보세요. За хэдүүлээ 11, 12 дугаар ишлэлийг би дахиад унших гэж байна. За гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх ам өгсөн бөгөөд энэ хүү ам хүүдэнд байна. Хүүтэй хүнд ам бий. Бурханы хүү байхгүй хүнд ам байхгүй гэсэн. 자, 이제 어떻게 들리죠? Танд яаж сонсогдож байна вэ? 어떻게 들립니까? 이 말씀을 제가 증거하고 난 다음에 여러분들 어떻게 들려요? Одоо хэдүүлээ ингээд сая тайлбар хийхээс өмнө бид нэг уншдаг тий. Дараад нь тайлбар сонссны дараа уншихлаар танд ямар сонсогдож байна? Өөр сонсогдож байна уу? Эсвэл ижлэх юм байна уу? 우리 안에 예수님이 어찌 보면 항상 살아서 예수님의 인도를 따라가야 되겠구나. 그런 생각이 들죠. Миний дотор Иесус үргэлж ингээд амьдарч тий би түүнийг үргэлж туулууртаа даах дээр маш ингээд сэрэмжтэй болгоомжтой хандах хэрэгтэй юм биш тий гэсэн ийм бодол танд төрж байна уу? Төрж байгаах тий. 자, 초대교회 영주지 이단들은 하나님의 아들이 없습니다. 그 안에. Тэгээ тухайн үед болохоор ч нөгөө нэг энэ ч гоё, тэр ч гоё, энэ ч үний юм шиг, тэр ч үний юм шиг ингээд явж байсан хүмүүсийг харах юм л яаж нэхлээрээ тэр дотор Бурхны ингээд хүүдгээс зурсан тэгээ Бурхны Иесус байхгүйсэн багт. 자기가 진리라고 증거하지만 그래서 그 진리는 거짓된 진리예요. Тэгээ тэд нэр ихтэй өөрсдөө тэгээ энэ гоё гэл тэгээ илүү гүн ухааныг анхаарад энэ үнэн гэдэг ингээд сэтгэж ирсэн. Гэтэ үнэхээр тэд нар ч гэсэндээ нөгөө үнэн гэж сэтгэж ирсэн боловч тэр дотор үнэн үнэхээр байхгүйсэн. 자, 여기 13절에 사도 요한이 요한일서 편지를 보낸 목적에 대해서 두 번째로 이야기합니다. За одоо энэ 5-ын 13 дээр хэдлээ харах юм бол Илч Иохан одоо энэ Иохны загтлыг те нэгдүгээр Иохан энэ Иохны загтлуудыг илгээсэн хоёр дахь зорилгоо энэ дээр хэлж өгч. 자, 내가 하나님의 아들의 이름을 믿는 너희에게 이것을 쓴 것은 너희로 하여금 너희에게 영생이 있음을 알게 하려 함이라. За энэ дээр ингэсэнтэй та нар мөнх амьтай гэдгээ мэдээс та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурхны хүүгийн нэр итгэдэг та нарт үүнийг бичлээ гэж. 자, 요한일서 2장 1절에서는 왜 요한일서를 저들에게 편지로 보내느냐면 너희에게 죄를 범치 않게 하려고 이 편지를 보냈다라고 얘기합니다. Yohan Илсо
2장 1절. Аха. За өмнө нь болохоор юу гэсэн бэ гэхээр нэгдүгээр Иохан 2-ын 1 дээр болохоор юу гэж хэлсэн гэхээр та нар тий бүү өгүүл үйлдээсэ гэдэг үднээс энийг бичлээ гэж эхний зорилгоо хэлсэн. 죄를 범치 않게 하려고 하는 것은 이 거짓된 진리에 미혹받지 않게 하려고 너에게 이 편지를 보냈다라고 얘기하는 거예요. За бас тэр нь юу гэсэн утга бүү нүгэл үйлдээ гэдэг нь юу гэсэн утга гэхээр та нар үннээс эргээд тий анхааралчин сарниснаас болж буруу нэгнийг дагахгүй гэдгээс би сэрэмжлүүлж байна гэж хэлсэн тий. Буруу нэгнийг дагахснараа нүгэлтэн болчих үедээ гэж сэрэмжлүүлж бичиж байгаа шүү гэж хэлсэн. 그런데 여기 13절에 다시 한번 이 편지를 보낸 목적은 두 번째는 너에게 영생이 있음을 알게 하려고 편지를 보냈다는 거예요. Одоо харин энэ 5-ын 13 дээр харах юм бол бас дахиад нэг хоёр дахь зорилго нь хэлж байгаа. Хоёр дахь зорилго нь юу гэвэл та нар мөнх амьтаа гэдгийг чинь би та нарт мэдүүлмээр байна гэсэн. 자, 첫 번째 목적과 두 번째 목적은 사실은 상충합니다. 같은 의미가 있어요. Гэтэ хэдүүлээ ингээ харах юм бол хоёр өөр зорилго юм шиг боловч арай жоохон өөр ингээд илүү дэлгэрэнгүй хараад үзэх юм бол энэ хоёр бичсэн нэгдүгээр зорилго, хоёрдугаар зорилго хоёулаа яг ижлэхэн утгатай байна. 자, 영주주의 거짓된 이단들에게 미혹받지 않고 죄를 짓지 않는 것은 영생의 확신을 가지고 있는 것이 중요한 이유라는 것을 얘기하고 있습니다. За тэгэхээр яагаад адилхан гэж байгаа гэхээр тэг анхаарал сарниулаад өөр тэг хуурамч шийдвэрлэгч нар хуурамч хүмүүсийн тэр уруу татлаханд ороод явах нь яах вэ? Сэтгэл дотроо сүнсэн дотроо аль хэдийн мөнх ам авсан хүмүүсийн хувьд бол хийж болохгүй зүйл шүү гэж хэлж өгсөн. 영원한 생명, the eternal life, 그 영원한 생명이 우리에게 있다고 하는 것을 확신하고 그 믿음을 가지고서 거짓된 것들에 그 잘못된 진리와 싸워서 자기를 지키라는 뜻이죠. За тэгээ бас энэ дахиад өөрөөр арай хэлхий гэх юм бол те дотроо эзний мөнх амийг тээгч хүн тэгээ түүн рүүгээ анхаарснараа гаднаас ирж байгаа альва ямар нэгэн уруу татлах юм эсвэл намайг тэг одоо сарниулах гэсэн ганхуулах гэсэн зүйлсүүдийг бид нэр тэр бат дотроо нуугдж байгаа мөнх ам дээрх бат итгэлээсээ зуураад бүгдийг нь үгүйсгээрэй гэж хэлж байгаа адилхан гэсэн. 세상의 그 어떠한 유혹 가운데서도 여러분들이 자기를 지켜야 됩니다. 그래서 бид нэр энэ дэлхийгээс маш олон төрлийн уруу татлах сорилтууд ингээд тань дээр ирж байгаа. Тэр бүх зүйл дээр та яах вэ? Үргэлж ингээд тэдний ницаадаг ингээд ялагч нь байх хэрэгтэй. 그래서 남질만은 어떻게 됐어요? 남질만 어디 지금 좀 나갔지요 지금. 아마 그분들이 인터넷이 되다 안 되다 되다 안 되다 한 것 같은데 남실막ч нөгөө хэд маань орж ирэхгүй байгаа гэдэг тийм. 연락 한번 해보도록 할까요? 네, 그렇게 한번 그 문자 메시지를 한번 좀 두는 거 좋습니다. 만약한 흰 нэгэн 남실막ч руу залгаж үзэх үү? Яасан бол гэд. 자, 그리고 여기 말씀에 자, 그를 향하여 우리의 가진 바 담대한 것이 이것이니 그의 뜻대로 무엇을 구하면 들으심이라 이렇게 말씀합니다. 14절에 За тэгээ цаашаа нийтлээ 14 дээр харах юм бол гэсэн бид түүний хүслийн дагуу тэгээ бурхан хүсэж байгаа зүйлсийг гуйх юм бол тэр яа гэсэн бэ? Бидний төлөө бүгдийг ингээ сонсох боломжтой гэж хэлсэн. 자, 영생의 소망을 가지고 있는 성도가 어찌 보면 확실한 마음을 가지고 살아가는 것은 그의 뜻대로 무엇을 구하면 들으심이라 이렇게 말씀을 했어요. За энийг хэдүүлээ те түүний хүслийн бид гэж байна. Бид гэдэг нь болохоор чинь эзнээс өгөгдсөн итгэлийн баттай тэр суурьтай те сэтгэл дотроо үг болон те мөнх амийн баталгаатай энэ хүмүүс гэсэн үг. Энэ бид нар эзний хүслийн дагуу гуйх зүйлээ хүртэл мэддэг гэж байхгүй. Мэддэг энэ хүмүүс эзний хүслийн дагуу гуйснараа тэрийг эзнээс авдаг гэж хэлж байна. 자, 그의 뜻대로 무엇을 구한다고 하는 것은 우리가 하나님의 뜻을 깨닫고 그 하나님의 뜻을 찾아서 바르게 구한다라는 뜻이 있습니다. Энэ дээр яг хэлэхээр бас харах юм бол дотроо
жинхэнэ баталгаатай хүмүүс юуг ухаа мэддэг гэж. Эзний хүсэл хаана байгааг ухаардаг, мэдэрдэг. Тэгээ тэрнийхээ дагуус ямар зүйлийг гуйх бол хийх хэрэгтэй, ямар өнцгөөс гуйх ёстой те энэ бүх зүйлийг мэддэг гэж. 자, 그래서 영생의 소망을 가지고 있는 사람들에게 하나님은 성령을 통해서 하나님의 뜻이 무엇인가를 바르게 찾아가도록 인도하세요. За тэгээ сэтгэл дотроо итгэлийн батламжтай тий мөнх амьтай амийн тэр одоо эрднийг дотроо тээгч нарт эзэн бурхан яадаг гэхээр тэдгээр хүмүүсүүдийг өөрийнхөө хүслийн дагуу тэгээ өөрийнхөө хүслийг мэдүүлэхийн төлөө удирдах өгдөг. 선한 양심이 하나님을 찾아간다고 말씀합니다. За тэгээ энэ дээр харах юм бол өгсөн бэ. Түүний бид итгэл зоригтой байх үед гэхээр эзнийг ингээд хайдаг гэж хэлсэн. 그래서 우리가 선한 양심은 하나님의 말씀에 비판받은 양심이에요. За бас нөгөө талаараа тий зөв мэс чанар гэдэг зүйл бол эзнээс өвлөгддөг зүйл гэж хэлсэн. 이게 참 중요한 것 같아요. 그래서 무슨 다시 한번 부탁드릴게요. 앞으로 좀. 아주 중요합니다. 그래서 선한 양심이 하나님을 찾아가는 거. Тэгэхээр бид нэр зөв мэс чанараараа эзэн бурхнаа хайна гэдэг маш чухал гэдэг. 그래서 우리가 하나님의 뜻을 찾을 때 성령께서는 우리에게 선한 양심을 통해서 역사하세요. Бид эзний хүслийг тэ түүний зөвхт байдлыг хайх үед яг тэгэхээр ариун сүнс ингээ ажиллаж өгдөг, удирдах өгдөг, олоход тусалж өгдөг. 하나님의 뜻을 우리가 바로 찾으면 하나님은 들어주십니다. Тэг бид нэр яг вэ тэр тус амьдралынхаа хугацаанд тэ эзний тэр зөв тааллыг нь хайгаад түүний дагуу эзний хүслийг мэдчихэд тэр хүслийнхэн дагуу залбирах үед эзэн тэр үед баяртайгаар сонсч өгдөг. 때로는 그 하나님의 뜻대로 구하는 것이 세상의 어떤 기준이나 자기의 욕심을 따라서 구하는 것이 아닙니다. Тэр энэ Бурхны хүслийг мэдчихэд түүний хүслийн дагуух залбир нь хайна гэдэг зүйл нь зүгээр нэг өөрийнхөө хүслийн төлөө залбирж байгаа, хайж байгаа тий одоо зүгээр нэг өөрийн сул бодлын төлөө залбирч хайж байгаа зүйл хоёр тэс өөр. 자, 고린도후서 12장 7절 한번 보세요. 거기 사도 바울이 사단의 사자를 하나님께서 해결해 달라고 간절히 기도하는데 하나님의 응답이 거기 내려옵니다. За хэдλээ энэ дэр хартаа 2 дугаар Коринт номны 12-ын 7-ыг харъя. 2 дугаар Коринт 12-ын 7 дээр юу байгаа гэхээр 자, 거기 한번 읽을까요, 목사님? 7절부터 10절까지 한번 읽어보세요. 자, 고린도 후서죠. 예, 고린도후서 12장 7절로 10절. 자, 12장 7절로 10절. 예, 한번 За, 읽어보세요. би эндээс уншия. 2 дугаар Коринт 12-ын 7-оос эхэлж унших чинь. 7-оос 10-ыг унших чинь. За, энэ дээр мөнөх агуу гайхамшигт илчлэлүүдээс болж мах бодод минь өргөс өгөгдөж өөрийгөө хит дөвөлгөхөөс сэргийлж намайг сатааны зарлага илж дэлссэн ажээ. Үүнийг надаас ангижруулж өгөөч гэж би энэ талаар би эзнээс 3 та хүсэмжлэн гуйсан юм аа. Тэр надад миний нэгүсэл чамд хангалттай. Учир нь бүх өстөлд миний хүч бүрэн төгс болдгоо гэж айлтсан. Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөстлөөрөө илүү сайрхнаа. Иймд Христийн төлөө мөхөстөл, доромжлол, гачигдал, хавчлага шахалтандаа би баяртай байна. Учир нь би хизээ мөхөстөн тэр үедээ хүчтэй байдаг юм аа. 아멘. 사도 바울에게 있어서 그의 뜻대로 구하는 것이 뭘까요? 하나님의 뜻대로 구하는 것은 사단의 사자는 눈병입니다. 이 눈병으로 인해서 고통을 당하고 복음 전하는데 많은 손해가 났는데 하나님의 뜻은 내 은혜가 내게 촉하다는 거예요. За тэгээд энэ дээр харах юм бол гарч байгаа тийм Илч Паулыг сатана илч дэлсэн гэж тийм өргөс өгсөн гэж байна тийм. Гэтэ энэ болохоор чинь өвчин байгаа даа ш тийм. Гэтэ тэрээр уул нь Паул бид нар одоо хүний ухаанаар бодох юм бол Паул өвдөхгүйгээр илүү эрүүл байх юм бол эзний ажлыг сайн хийн, сайн мэдээг сайн тараан тийм. Ийш тийш ингэ сайн явна гэж ингэж бодож.
Гэхдээ тэгэж миний хүний бодлоор тэгэхээр гэтэл Паул энийг авч өгөөч гэж эзнээс 3 та залбирсан гэж үү. Гэтэл Бурхны хүсэл нь юу байсан гэхээр Бурхны хүсэл болохоор үгүй ээ, чи эсвэргээрээ мөхс байдал донд яа гэсэн бэ? Миний хүч илүү ингээ илэрхийлэгдэнэ гэж хэлж. 어떻게 보면 사도 바울에게 하나님이 내 눈병 안 고쳐준다는 게 하나님의 뜻입니다. Тэгээ Бурхны хүсэл нь юу байсан бэ? Түүний өвдөлтийг нь тэгээ итгэхгүй байх нь Бурхны хүсэл байсан ба. 우리가 일반적으로는 내 욕심으로 또 내 소망으로는 눈병이 나오면 좋겠지요. Тэгээ хүмүүс юу гэж боддог гэхээр яг хүнийхээр харах юм бол энэ өвдөлчлөө залбираарай, тэр өвдөлчлөө залбираарай гэдэг тийм. Тэгээ ер нь бол хүн болохоор өвдлөл бол шууд тэрийг эдгэх ингээ илүү хүсдэг. 또 눈병이 나오면 사도 바울은 더 열심히 하나님의 일을 하겠지요. Тэгээ түүний нүдний өвчин те илүү ингээ уул нь идэгсэн бол те илүүгээр Бурхны ажлыг ингээ их хүчтэй хийх юм шиг те илүү ингээ их хийх юм шиг ингэж ямар ч хүн ингээ бодно. 근데 왜 하나님이 내 은혜가 내게 족하다라고 얘기할까요? Гэтэ Бурхан Паул юу гэсэн бэ? Миний нэгүүлсэл чамд хангалттай гэж хэлсэн гэж. 두 가지 하나님의 깊은 뜻이 담겨 있기 때문에. Гэтэ эндээс хэдүүлээ харах юм бол хоёр чухал утгыг ойлгох боломжтой. 첫 번째는 사도 바울에게 주신 은혜가 너무 크기 때문에 교만하지 않게 하려는 게 하나님의 목적이에요. За, нэгдүгээрт нь юу байгаа гэхээр Илч Паул руу урссан эзний тэр нэгүүлслүүд хитрхи их учраас Паулыг хамгаалахын тулд гэсэн үг. Илүү бардамдчих үедээ гэдэг үгнээс энийг өгсөн гэсэн үг. Тэр түүнд өргөс өгч. 사도 바울이 교만하면 그건 마귀 역사고 결과적으로 그가 쌓아놓았던 모든 하나님의 은혜를 잃어버리게 됩니다. Яагаад тэгж байгаа гэхээр чинь түүний бардамлаас ахуулаад ирэхлээр бардамнаад ирэхлээр бүдэрч унаад эхэлнэ. Бүдэрч унах юм бол яг өнөөдрийг хүртэл өдийг хүртэл босгосон түүний бүх зүйлүүд нур хайлттай байсан учраас. 그래서 하나님은 그 사도 바울의 사단의 사자 그 눈병을 고쳐주지 않는 거예요. Тийм учраас Бурхан юу гэсэн бэ? Би чиний өргөсийг чинь оролдохгүй гэж хэлж. 자, 두 번째로는 내가 약할 그때 곧 강함이니라 이렇게 말씀합니다. За хоёрдугаар нь бас юу гэсэн бэлээ? Чи сул дорой байдал донд чи мөхс байх тусам миний хүч илэрхийлэгдэнэ гэж хэлсэн. 또 약한 데서 온전해진다라고 표현합니다. Бас юу гэсэн бэлээ? Сул дорой байдал донд төгс байдал илүү тодорноо гэж хэлсэн. 그래서 12장 9절 하반절에 보면 이런 그리스도의 능력이 내게 머물게 하려 함이라 이렇게 말씀해요. Тэгээ зогсохгүй одоо энэ 2 дугаар Коринт 12-ын 9-ийн сүүл хэсгийг харах юм бол юу гэсэн гэхээр сүүл хэсэг дээр юу гэсэн гэхээр мөхсөлт хүч бүрэн төгс болтгоо гэж айлдж байгаа тий. Тэгээд тэрээр одоо Паул юу гэсэн гэхээр тийм учраас би мөхс байдал дотроо илүү сайрхъя гэж хэлсэн. 여기 숨겨진 비밀이 있습니다. Энэ дээр харах юм бол маш ингэж чухал нууц бас агуулгад харж болно эндээс. 자, 그리스도의 능력은 어떤 사람들에게 머무느냐? За эндээс хэлээ харахтай гэхээр тэгвэл Христийн хүч, түүний хүч чадал ямар хүмүүсээр ингээ илэрхийлэгддэг юм бэ гэдгийг анзаарч үзье. 약한 사람들에게 머무는 거예요. Шууд утгаараа харах юм бол сул дорой гэж үгтэй сул дорой байдал дотор эзний хүч илүү гарч ирдэг гэсэн. 약하다고 하는 것은 자기를 낮추고 겸손한 겁니다. Энэ сул дорой гэдэг үгэн дотор ямар утга явж байгаа гэхээр чинь бүр нэг тийм амин цаана байгаа гэсэн утга биш. Эсвэргээрээ би өөрийгөө доош нь буулгаад өөрийгөө даруусгаж байгаа байдлыг хэлж байгаа гэсэн. 여러분들 보세요. 일반적으로 아픈 사람들, 약한 사람들이 더 하나님께 살려달라고 기도하는 거 보세요. Бидний одоо амьдрал дээр ч гэсэн юм байдаг тий. Хүн хамраа өргөхөд биш сүлдээ хамраа болгоод тий мөрөө доош нь буулгаад тий сэтгэлээ даруй болгоод эзэн рүү хандаад эзэн рүү илүү ингэ өвдөж байгаа үедээ ч юм уу тий ямар нэг асуудалтай дарагдсан үедээ хүн яадаг гэхээр илүү өөрийгөө доош нь буулгаж ирээд эзэн рүү тусламж гуйдаг. 그래서 그리스도의 능력은 약한 사람에게 역사한다는 걸 명심해야 돼요. Тэгэхээр бид нэр эндээс ч гэсэндээ санах хэрэгтэй зүйл нь би өөрийгөө мөхс байдал руу оруулж даруусгах тусам эзний тэр ажил ингэж хийгддэг гэдгийг санах хэрэгтэй. 여러분 마태복음 5장 3장을 하는 분이 보세요. 마태복음 5장 3장. Хэдүүлээ Матай 5:30-ыг харъя.
5장 3절. 5장 3절. 마태복음 5장 2, 3절. 3 юм байна манайхан. Гих байна. За энэ дээр үсгэлэр сүнсэндээ ядуус ерөөлтэй Тэнгэрийн хаанчлал тэднийх юм аа гэсэн. 아멘. 심령이 가난한 사람은 자기를 낮추고 약한 사람이에요. 그런 사람에게 천국이 저희 것임이라 그렇게 말씀했잖아요. Энэ дээр хэлсэнтэй ядуу мөхөс гэдэг үг хаана байх хэвээр. Тэнгүүд сүнсэнд нь байх хэвээр гэж. Сүнсэнд нь ядуу хүн. Тэ сүнсэндээ ядуу байх тусмаа, дорой байх тусмаа, буюу даруй байх тусмаа тэд ямар болох юм? илүү хаанчлалыг өвлөгч болно гэсэн. 여러분들 고린도전서 1장에 보면 너희를 택하심을 보라고 얘기합니다. 여기서 고린도전서 네, 고린도전서에 보면 죄송해요. 무슨 고린도전서 몇 장이라고요? 고린도전서 1장에 보면 1장. 네, 27절 한번 보세요. 자, 26절, 27절 한번. 26절부터 29절까지 한번 읽어보세요. 고린도전서 1장 26절로 29절까지. 고린도전서 1장 26절부터 29절. 29절. За, 이럴 нэгдүгээр Коринт 1-ийн 26-аас 29-ыг үзэж байна. Энэ дээр ах トゥ нараа та нар дуудлага санагтун. Тэгэхэд махбод талаасаа мэрэгэн хүн олонгүй. Хөшрөг хүмүүс ч цөөхөн, язгууртнууд ч цөөхөн байсан. Харин Бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мунхгийг сонгож, хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ. Байгсдыг хүчингүй болгохын тулд энэ ертөнцийн дордсыг мөн гологдогсдыг буюу юу ч бишийг нь Бурхан сонгосон ажээ. Ингэх нь Бурханы өмнө ямар ч мах бодуудыг сайрхуулахгүй тулд болоо гэсэн. 아멘. 자, 하나님이 어떤 사람을 붙들고 써요? Тэгээ Бурхан ямар хүмүүсийг өөрлөгөө татсан гэсэн бэ? 세상에 선한 것, 멸시받는 것, 없는 것들 그런 사람을 택해서 하나님의 일을 하시는 거예요. Тэгээ энэ дэлхийн мунхаг тэгээ юу гэсэн бэлээ? Мунхаг, хүчгүй, дорд, гологдсон тэгээ ийм нөтгүүдийг сонгосон гэсэн. 예수님의 제자들이 대부분 다 갈릴리 어부에다가 또 죄인이라고 여기는 세리가 있었습니다. 자, 그런 사람들 어찌 보면 세상 사람들에게 인정받지 못하는 사람들이에요. Шууд утгаараа хэдүүлээ Иесусийн шандрыг ботход ч гэсэн тийм байсантэй загсчид тэгээд тэснийг одоо нуурын загсчид за тэгээд бас гэмтэн гэж хэлбэлдэг хүмүүс ийм хүмүүс байсан гэж байгаа тийм. Тэгээд нэг утгаараа харах юм бол хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс байсан гэж болохоо үдэ. 자, 그런 사람을 붙들고 하나님의 일을 하시는 거예요. Гэтэ Бурхан тийм хүмүүсийг одоо өөрлөгөө дуудаад тэднэрээр дамжуулаад эзэн өөрхөн ажлыг хийсэн гэсэн. 저도 뭐 여러분들 앞에서 이렇게 말씀을 전한다고 그래서 대단한 사람도 아닙니다. 아무것도 아니에요. Бид нар ч гэсэндээ тий одоо пастор ч гэсэндээ эзнийг үл дамжуулж байгаа ч тэр хөрвүүлж байгаа ч тэр нэг мундагтаа ингэ суугаад байгаа хүмүүс юусоо биш. 제가 어렸을 때 옛날 시골에 정말 깊은 산골짜기에 살았습니다. Тэгээ жишээлбэл пастор болохоор жишээлбэл багтаа бүр юм уулын одоо ингэрт амьдардаг гэсэн. 그런 시골에 전라북도 남원이라고 하는 깊은 산골, 동화골이라는 곳에 살았는데 그런 사람이 뭐 얼마나 대단하겠어요. 아무것도 아니죠. 우리 할아버지, 우리 아버지 다 농사꾼입니다. 농사 짓는 사람이에요. Тэгээ ингээ харах юм бол те өвөө нь тэр уулын бүр мохорт тэр бэлд тариа тарьдаг. Аав нь бас тариа тарьдаг. Тэгээ тийм одоо үе удмаараа тариачнуудын хүүхэд нь гэсэн үг. 저도 지나간 주간에 보따 추수하러 갔다 왔지요. Тэгээ өнгөрсөн 2-7 хоног өмнөхчл угаасаа пастор тариачны хүүхдэл учраас 2-7 хоног өмнө яасан бэ? очоод нөгөө нэг уул руугаа очоод тариагаа хураах ажлаа хийчихэл ирсэн. 물론 세상에서는 좀 공부를 많이 했지만 그러나 나는 항상 내가 공부한 거 뭐 자랑하지 않습니다. 그런 거 뭐 얘기할 거 없어요.
Тэгээ мэдээж хэрэг яг уу те сурсан, те мэдсэн те одоо зүйлүүд байгаа. Гэхдээ ихчнээ тэгсэн байлаа гэлээч гэсэндээ би гарал маань бол ялгаа байхгүй. Тэгээ тэр утгаараа сайрах шаардлага байхгүй. 저는 요즘도 내가 그리스도인이 된 것이 너무 감사하고 목사가 된 것이 너무 감사해요. Тэгээ сүүлийн үед бүр ингээд илүүгээр яшин гэсэн чинь би ямар азар Христ ингээд бурханд ингээд сонгогдсон, эзэн намайг сонгосон юм бэ гэдэгт ингээд талархаж байгаа. Тэгээс энэ пастор гэдэг энэ үйлчлэлийг ямар азар ингээд эзэн надад өгөөгөө гэж талархаж байгаа. 그저 감사한 것밖에 없습니다. 그냥. Тэгээ зүгээр л талархаас өөр ингээд орж ирэхгүй. 사도 바울이 하나님의 뜻대로 구했다고 하는 것은 때로는 우리의 생각이라든지 우리의 욕심을 따라 구하는 것이 아니라는 걸 명심해야 돼요. Тэгээ эзэн бурхан сануулсан тийм ээ. Миний бодол өөр учраас ч юм уу, миний үг санаа өөр учраас ч юм уу сонгосон юм ерөөсөө биш гэсэн. Харин эсрэгээр нь зүгээр бурхан өөрөө хүсэл чамайг энд байлгаж чамаа гэсэн. 자기에 대한 하나님의 뜻을 바로 깨닫는 것, 그것이 그의 뜻대로 구하는 겁니다. Тийм учраас бид нэр тэ энд би яагаад сууж байгаа юм болоо? Тэ бурхан намайг яагаад энд байлгаж байгаа юм болоо гэдэг тэр эзний хүслээр рүү анхаарч тэрийг ингээ хүслийг ойлгох гэдэг ингээ хичээх нь тэ миний хийх ажлуудын нэг байна. 하나님의 뜻을 찾아서 구하면 어떤 역사가 일어나느냐? 15절 말씀에 보니까 무엇이든지 구하는 말을 들으시는 줄을 우리가 안즉 그랬어요. Бид нэр тэр бурхны хүсэл тэ таалал гэдгийг ухаарад ойлгоод олоод тэ ухаарахад тэгвэл юу болох юм бэ? Тэгэхээр тэр хүмүүсийг одоо энэ 15 дээр хэлж байгаа. Ийм хүмүүс ойлгоод ухаарсан хүмүүс бид юу ч гуйсан тэр биднийг тэр биднийг сонсон гэдгийг бид мэдвэл бид түүнээс гуйснаа авсан болохоо бас мэднэ гэж хэлсэн. 또 우리가 그에게 구하는 그것을 얻은 줄을 아느니라 그랬죠. Тэгээ бас юу гэсэн бэ? Би юу гуйж байгааг мэдж байгаа. Тэгээ бас эзнээс гуйснаа гуйхаа би юу авахаа ч гэсэн хүмүүс мэдэж чадна гэж хэлсэн. 자, 하나님의 뜻을 찾아서 구하는 사람은 무엇이든지 구하는 것을 하나님 주신다고 그랬어요. Тэгээ бид нэр тэ бүх гуйсан зүйлээ авах биш харин эзний хүслийг ойлгоод түүний дагуу залбирх үед хүн тэ түүнийг авч чадах боломжтой гэж хэлсэн. 자, 무엇이든지가 뭘까요? 무엇이든지. Энд тулд юу ч гэсэн утга гарч байгаа. Тэгээ юу ардталтын тасал тавиад юу гингутаа заваад чэ буюу юу ч гэсэн. Энэ юу ч гэдэг нь яг юу гэлж байгаа л. 하나님의 뜻 안에서 무엇이든지예요. Энэ болохоор бурхны хүсэл доторх зүйлсүүдийг юу ч гэсэн утга. Тэрнээс биш хамаагүй янз бүрийн юмнууд биш гэсэн утга. 사람들이 이 말씀을 곡해가지고 예수 믿으면 뭐든지 구하면 하나님 다 주신다. 오토바이도 구하고 자동차도 구하고 아파트도 구하고 아들 뭐 머리는 돌대가리인데 서울대학교 들어가야 되고 이런 거 자꾸 구하는 사람들이 있어요. Тэгээ 그게 бид нэр 아니에요. юу ч гэдэг үгийг ингээд хүмүүс тэг их хөнгөн хүлээж аваад байдаг. Тэг их хөнгөн хүлээж авахлаар яадаг гэхээр өстө нөгөө нэг хүссэн болгоно авах гээд аашлагдаг тий. Мотоцикл, машин, аюутны тэгээ зурагт байр тэр бүхэл хөтлөө. Манай хүүхд энэ сургууль орох ч залбирч өгөөрэй гэж ашиг тий. Манай хүүхд энэ сургууль орох ч залбираарай. Тэгээ яхаа авахгүй даа гэх мэтчлэн ингээ янз бүрээр ингээ дураараа ингээ залбирдаг. Залбирлаг тийм бол. 제가 20몇 년 전에 어느 교회에 있었는데 그 교회 우리 집사님이 저한테 기도해 달라고 왔어요. Тэгээ нэг хэдэн жилийн өмнө нэг чуулганд байж байсан чинь нэг чуулганд үйлчлэлдээ нэг хүн хурц ирээд пастораас та ингээ залбирлаа сэдв өгсөн гэнэ пасторт. 아이가 이번에 대학을 들어가는데 서울에 있는 그 유명한 대학교에 들어가게 해달라고 기도해 달라는 거예요. 나한테. Тэгээ юу гэсэн гэхээр манай хүүхд одоо энэ жил сургуульд орноо. Тэгээ Сөүлд байдаг их том сургуульд орохыг хүсэж байгаа. Тэгээ тэрний төлөө та залбирч өгөөч гэдгсэн. 근데 제가 그 학교 이름을 얘기하지 않고 기도하면서 좋은 학교에 들어가게 해달라고 기도해 줬어요. Тэгээ пастор болохоор эсрэгээр нь яа тэгээ уусаа юу гэх юм те чи залбирлаа гэж болохгүй шүү дээ. Тэгээ тийм учраас юу гэхээр тэр сургуулийн нэрийг хэлээгүй гэнэ. Тэгээд ясаглаар дотор эзэн та энэ хүүхдийг сайн сургуульд оруулж өгөөч гэж залбирсан. 아이가 믿음이 없어요. Тэгээ хүүхдийг нь харахаар ингээ итгэл байхгүй.
청바지 입고 다니고 바지 찢어 갖고 다니고 귀에다가 뭐 이어폰 꽂고 어깨 이러고 다니는데 Mhm. 공부는 뒤에서 1등이에요. 그런 애가 어떻게 좋은 대학교 들어가느냐고요. Тэгээ тэр нөө ээж нь болохоор пасторта манай хүүхдийг ингээ сайн тэр одоо тэр нэртэй сургуулийг хэлээ те тэр лөө оруулж ингээ залбирч өгөөч чи гэж байгаа шүү дээ. Тэгээ хүүхдийн байдлыг харсан чинь хүүхд нь чихэндээ нөгөө нэг юу гэдэг чихэндээ чихэвчтэй хөлдөө одоо нөгөө пүүцтэй тэгээд джинсэн өмдтэй өмд нь урагдцсан. Тэгээд сургуулийнх нь сурлагыг харсан чинь хамгийн одоо сүүлээсээ нэгдүгээр байранд орсон тийм нөхөрөөсөн. 근데 그 집사님이 누구한테 들었는지는 모르지만 무엇이든지 구하는 대로 하나님이 들어준다고 그랬다는 거예요. Гэтэ тэр үйлчлэлийг хүн бүрчиж үсгэлээрээ бидний эзэн чинь юу ч гуйсан сонсхон чинь та ингэ залбирч өгөөч чи гэд өөрөө залбихгүй том хүнээр залбиулчих гэдэг арай алдах гэдэг. 그러니까 하나님의 뜻을 잘 모르면 그렇게 되는 겁니다. Тэр 자기에 대한 하나님의 뜻을 바로 알고 그 하나님의 뜻을 구하는 모든 것은 하나님 들어주신다는 거예요. бурхны хүсэл гэдэг зүйл дээр ингээ анхаарахгүй болоод эхлэхээр хүмүүс бүр ингээд нөгөө холилдож эхэлдэг юу ч хамаагүй залбирна гэхлээрэ бүр янз бүрийн зүйлүүд ингээд тий 그 아이에 대한 хийж. 하나님의 뜻이 뭘까요? Гэтэ магадгүй мэдгүй л ярилаа. Гэтэ тэр хүүхд рүү хандсан бурхны хүсэл нь яг юу байсан бол тий. 열심히 공부하는 거죠, 열심히. Тэгээ миний бодлоо хамгийн түрүүнд магадгүй тэр хүүхдээс түрүүлээд юм хийгээсэй тий өгөгдсөн цаг хугацааг даалгавар хийгээсэй гэсэн зүйл байсан баг. 음악이나 듣고 놀러 다니는데 공부는 안 하고 뒤에서 그래서 1등 하는데 그 아이가 좋은 학교로 어떻게 들어가요? 들어갈 수 Тэгээ магадгүй тэгээд нэг над руу би юу хийх ёстой вэ? Бурхан юу хүсэж байгаа гэдэгт анхаарахгүй яг өөрийнхөө сонирхлоор тэг хөгжим сонссон шиг тэгээ өөрийнхөө яваад хамгийн сүүлийн баян хотоодын байранд ороод ингээд явж байгаа мөртлөө ерөөсөө сайн сургууль орно гэдэг зүйлээ болохоор залбирчул болно гэж ойлгоцсон гэж явж болохгүй. 그런 아이가 좋은 학교 가면 큰일 납니다. Эсвэргээрээ магадгүй тийм сургууль руу орлоо ч гэсэндээ угаасаа даахгүй шүү дээ ачааг нь. 교만하고 망하는 거예요. 그러니까 하나님의 뜻이 아닙니다. 그게. Эсвэргээрээ хүмүүс тэгээ чадлаа мэдхгүй сайн юм хүсдэг. Тэгээ сайн минь заахгүй өчглөөрээ бардамдаа явчихдаг. 그래서 좋은 학교 가게 해달라고 기도해 준 거예요. Тэгэхээр нөгөө тэгсэн чинь тэр утгаараа түрүүд нь тэр хүүхдэд яасан гэхээр тэр сургуулийн нэрийг хэлэхгүйгээр юу сайн сургууль оруулж өгөөч гэж залбирч өгсөн. 자, 오늘 우리가 하나님 앞에서 우리가 하나님의 뜻이 무엇인지 그 증거에 대해서 또 어떤 믿음을 가지고 우리가 이 거짓된 자들과 싸워서 승리해야 될 것인지 오늘 우리가 배웠습니다. За, өнөөдөр хэдүүлээ те эзний хүсэл юу вэ? Те бид нэр юу руу анхаарч те ямар итгэлээр энэ дэлхийг ялах юм бэ гэдэг талаар ингээд бас ярилцж суралцлаа. 여러분들도 그러한 모습으로 승리하시기 바랍니다. Та нар маань тэр зүрхэн доторх бат итгэлийн тэр суураараа үргэлж ялалт байгуулах болтугай. 자, 오늘 여기까지 하겠습니다. өнөөдөр хэлээ энэ үргээд дуусгая. 언능 기도하시고 오늘 마치도록 하겠습니다. За өнөөдөр онон гэрчтэй залбирч өгөөд дуусгах уу? 언능. Намжлагч утсан ахгүй нөө би бахан залглаа. Оо за. 그 남질만 님이 계속 전화를 안 받으셨대요. 네네네. 네. Би сая нөгөө хинлөө ярьсан. Нөгөө наран гэрэл рүү эгч рүү ярьсан чинь наран гэрэл эгч рүү 아하. ярьсан. Тэгсэн чинь нөгөө нөхөрлөө залгасан гинэ очроо гэдэг юм ээ. Тэгсэн чинь намжлагч гэрээсээ гараа явсан. Хичээлдээ суuna гэд хийж байна. 네, 일단은 남질마님이 그 수업을 듣느라고 아주 노력을 한 것 같은데요. 네. 나른길 언니도 그 남실마 언니를 알아봤는데 집에서 나갔다고 그 수업 들어야 한다고 해서 나갔다고 하는데 네. 이 중간에서 뭐 전기가 끊겨지는 건지 하여튼 그래서 여기 끝까지 못 들어오시네요. 그러면 가면서 유튜브에 올릴 거니까 들으시라고 그러면 됩니다. 다시. За яг одоо нэг хоёрдугаар хагасыг харин сонсоогүй ч гэсэн одоо угаасаа YouTube дээр орчих юм чинь те тэрнээс нөхөд сонсох хаа таад манаас нөхөж сонсоорой гэж сануулж өгөөрэй. 네. 자,
Тийм ээ, хавлаа хайртай эзэн минь, өнөөдөр энэ цагийн төлөө танд талархах эзэн. Эзэн минь, та бидний бас энэ газар байлгах хүсэлтэй байгаа учраас бид энэ газар байгаа эзэн. Таны хүч чадал бидний дээр үргэлж байж, таны ариун сүнс бидний хүртэн дагуулах болтугай эзэн. Бидний амьдралд тохиолж байгаа бүх асуудал, бэрхшээлийг эзэн минь бид таны итгэлээр даван туулахад та бидэнд үргэлж өөрийн итгэлийг, таны үгийг бидний зүрх сэтгэл байхад та туслаарай эзэн минь. Таны энэ үн цэнтэй үгийг, нэг үгийг ч гэсэн алдахгүйгээр суралцах тэр боломжийг та бидэнд орлогож өгөөрэй гэж танаас гуйн залбирч байна. Тэгээ таны хүслийн дагуу бүх зүйл энэ газар биелэгдэх болтугай. Бидний сурч байгаа сургууль, түүнд үйлчилж байгаа багш нар, бас оюутнуудын тусдаа хийж байгаа үйлчлэлийг эзэн минь та өрөөж өгөөрэй гэж эзэн Есүс Христ таныхаа нэрээр гуйн залбирлаа. Амен. 아멘. 오늘 수고하셨습니다. 네, 목사님도 수고하셨습니다. 아주 은혜로운 시간이었습니다. 자, 바이러스. 자, 마이스테. 아, 바이러스. 네.